За гэд шинэ нэг дугаар эхлүүлэхэд бэлэн болсон байна. Мөнгөний подкаст гэдэг нэвтрүүлэг, подкаст нэвтрүүлэг 10 дугаар хийгээд шийдлээ. Тэгэд энэ нэрийг их сонирхолтой жижигэ надад өгсөн. Өнөөдөр бол би ингээд жижигэтэй 10 дугаар санхүүгийн хүмүүст одоо санхүүгийн ойлголт өгөх зорилгоор битээр өөрсдийнхөө амьдралын санхүүгийн асуудлаа сайхан чөлөөтэй буу алж ирээд кофе уугаа тий ярина. За жижиг ажил уран бүтээл за сүүлийн үед ерөнхийдөө сонь сайхан юу байна? Хоёлаа жоохон чөлөөтэй. Тэгэн гот одоо за угаасаа ковид үед бол ингээд ажилгүй байгаа тий гэртээ байгаа. Гэртээ байгаа зүгээр сууж байгаа хүн ямар сайндаа юм кофе ууж та юм ярих хэмжээнд шүү дээ. Тэгээгүй одоо жишээ нь ажилтай байсан зураг авалттай байсан бол юу ингээ кофе уугаад хүнтэй юм яриа суух те. Өөр ажилтай байх л шүү дээ. Үнэхээр ажилгүй байгаа учраас одоо нэг баг ажилгүй шахуудаа юм хийгээд байгаа юм байна ши те. Ковидын үеэр тэгж бити асуугаад шүү дээ. Сонь сайхан юу вэ? Хэр таргалж ийн гэдэг асуулаад хамгийн хөгийн асуулт гэсэн. Тэгээ ажил хэр байна даа хөө. Ямар ч ажилгүй байгаа. Угаасаа л зураг авалтч байхгүй бүх ажил байхгүй энэ бол угаасаа тэгэнгүүт миний зүгээр нэг бодсон юм зүйл нь болохоор мөнгөний подкаст гэдэг подкаст хийя тий энийг ярья. Яагаад энэ яг яриа үсээд байгаа юм гэхээр одоо мөнгөнийг болохоор би бол чамайг одоо жишээ нь ингээд санхүүгийн талаар ингээд ном гаргацсан тий санхүүгийн хувьд ингээд тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх хүн гэж бодоод би бол өөрөө яг ийм санхүүгийн хувьд асуудал үүсээд байгаа хүн байхгүй. Одоо жишээ нь магадгүй би яг чиний номны уншигч байхгүй тий. Одоо бас яг энэ подкаст сонсож байгаа хүмүүс шиг би яг сонсогч байхгүй. Тэгэхээр би яг тэр санхүүгийн асуудлуудыг одоо жишээ би яг яаж шийдэх хэвтэй юм. Яг яах хэвтэй гэдгийг би чамаас одоо зүгээр ингээд хуваараа ингээд яриад асуугаад ингээд хоёул ярилцлаа л. Тэгэнгүүт надаа энэ би яг ингээд сонсоод байгаа бодоод байгаа энэ ойлгоод байгаа юм аа. Яагаад бас над шиг адилхан проблемтай байгаа хүмүүст яагаад ойлгуулж бас чи тэр зүгээр хоёулахнаа энэ кофе уугаад ярих биш яг энэ яриад байгаа тэр зүйлүүдээ хоёлаа ягаад бас олон хүмүүст зүгээр олон хүмүүстэй яг ингээ ярьж болохгүй гэж яг надад тохиолж байгаа проблемууд яг энэ хүмүүс тохиолдоод байгаа юм уу эсвэл би ганцаараа яг ковид үед яг орлогогүй ингээ зогсчод байгаа юм уу гэдгийг л асуумаар ярмаар санагдаад байгаа учраас шууд подкаст хий. Тийм маш гоё санал гаргаад тэгээ тэр санал маань ч гэсэн миний одоо нөгөө хүмүүст бас нэг хилчих юмс өгчих юмс гэдэгтэй уйлдэж чинь те. За окей. Ингээд хоёлоо тэгвэл эхнийхээ дугаарыг ингээд шууд эхлүүлчихье. Юу н эхэлцэн явж байна. Тий, ер нь бол эхэлцэн. Тэгэнгүүт би одоо зөв яг уу яг дөнгөж сонсоод эхэлж байгаа хүмүүс те. Энэ яг юуны подкаст юм бэ гэд магадгүй орж ирж сонсож байгаа хүмүүс үйл би зүгээр яг үнэ хэлэхэд санхүүгийн одоо асуудал байна те. Ковид байна, цалин орлого энэ мөнгөний асуудал байна. Угаасаа л хүн болгонд мөнгөний проблем асуудал байгаа. Тэгэхээр зүгээр л эндээс өөртөө хамгийн ойрхон жишээнүүдийг зүгээр сонсоод үз. Тэгээ дээрээс нь гаргалгааг нь бас олох гээд үз тэ. Тийм л. Тэгээд хамгийн гоё надаа зүгээр мөнгө өөрөө мөнгөн гэдэг нэртэй. Тэгээд мөнгөний подкаст гэхээр надаа угаасаа яг ингээ нэр ингээ хэлэнгуут мөнгөний, долларын, юаныч гэдэг ч байгаа юм шиг тэ мөнгөний гэдэг үг юм шиг тэгснэ. Яг мөнгөн гэдэг хүний өөрийнх нь подкаст юм шиг ингээд нэг юм сонин юм гоё агуулга нэрний хувьд өөрөө агуулгын хувьд айгу гоё санагдаад байгаа хөөх. Тэгээд би мөнгөний подкаст хүн хэлсэн гэсэн хөөе чи мөнгөний подкаст сонсноо хэнийг нэ гэн мөнгөний юуныг нэ гэж байгаа шиг тийм хоёр асуултаа юм шиг. За энэ гоё нэрийг олсон залууд ямарсан баяр хүргэчихье. Вау. Танхим дуганд хоёулах найсан чи бүр 20 хэдэн хүн бүр алга дайчидаг шүү. Ямарсан жижигэд баярлалаа. Гоё подкастын нэр болоод тэнгуудаа шууд тэрийг хоёул ажил болгоод ингээд буу хаалтаа хүмүүст жоохон сонсох чигээ. За хоёулаа өнөөдөр юуны талаар асуудлаасаа эхлэх үү ярилцах уу те. Өнөөдөр чинь мэдээж яг нийтлэг асуудал бол би бол ажил дээр ирээд 14 онцсон. Харин гэрээсээ холтоо те. Тэнгуудаа орлогын асуудал гэдэг ингээд зогсцсон байна гэдээ ярьж байна. Тэгэхээр ковид одоо 14 хоног гэжсэн нь шууд үргэлжлүүлээд 28 бараг 1 сар тий. Гэртээ байчлаа шүү дээ. Тэгэхээр энэ үед санхүүгийн тал дээр ямархуу асуудалд орж ийн тий. Одоо нэг хуучин чиний зарцуулалт энэ төр юу бай. Би эхлээд шууд он шимээр л да. За жижигийн санхүүгийн амьдрал ер нь яаж. Хоёлоо ерөнхийдөө би шууд асууж хадгаламж яаж. Жижигэр нь хадгаламжтай юм уу? Эсвэл
хадгаламжгүй юм уу? Одоо яг үндэ бол эхлээд 14 хоногт одоо нөгөө эргэн бүрт 300 сая төгрөг өглөө шүү дээ. За тэгэнгუთ 14 хоног за 300 саягаар амьдрчих юм байна гэж бодоод ингээд амар дасан зөгцөөд те эхний ээлжинд нөгөө 300 саягаар ингээд үг дууг аваад ингээд байчлалт. Гэсэн чинь сунгахтаа дахиад мөнгө өгсөнгөө те. Гэхдээ тэр чи хэдхэн хоногийн өмнө гинт сунгах гаралж байгаа шүү дээ. Бараг хүмүүс дуусч идэл те. Тийм хүмүүс за одоо бараг ингээд ажил хэвийн болондоо бодож идэл сунгацс те. Тэгээд ийм тэгтэл магадгүй яг энэ хувьд ингээд зохицуулж байгаа хүмүүс байх. Урлагийн одоо салбарын хүмүүсийн хувьд ингээд бүр аль 20 оноос ахуулаад ерөөсөө ажил зогссон. Тэ. Бүр ингээд анхны бүр тэр нэг хөл 20 оноос ахуулаад тэгээ шинэ жил болоогүй. Тэгээд нөгөө ингээд юм урлагийн хүмүүсийн орлого ерөөсөө тэр чигээр ингээд айгүй урт хугацаанд ингээд зогссон байгаа. За тэгэл дундуур нь ганц нэг жижиг шажиг халтуур орж ирж байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө гол асуулт энэ хадгаламж байгаа юу гэдэг нь жижигэ хадгаламж байгаа юу. Магадгүй надад бол хадгаламж байсан. Одоо өнгөрсөн цаг дээр яриад гэлээд шүү дээ. Ковидгүй үед байсан бол би хадгаламжтай байвал байгаа гэж хэлэхэрсэн тий. Байгаа одоо цаг дээр. Тэгтэл надад орлого байгаа юм чинь. Тий орлого байгаа юм чинь надад хадгаламж байсан. Одоо цаг дээр өнгөрсөн цаг дээр байсан. Тэгэнгүүт одоо хадгаламж чинь яасан бэ гэдэг үл байхгүй болсон. Байхгүй болсон. Ковидын үеэр мэдээж хэрэгэлсэн гэж хэлэхэд хэцүү баг. Гэхдээ ер нь бол хадгаламж юунд ер нь зарцуулагч ба тий. Тэгэнгүүт хадгаламж бол ерөөсөө яг нэг үйл за би байр сав руу шинэ байр руу орох болоод тий. Тэгэнгүүт ингээд тавилга дотоод тогтчуултын тэр хэрэг болоод мэдээж нөгөө нэг би бүтэн жилжингээ орлогогүй байсан учраас олсон орлогоо зохицуулж явж байгаад байр юмныхаа юмд хэрэглээд тэгсэн чинь одоо чинь тавилгажуулалт хийх болсон чинь дахиад мөнгө дутсан. Тэгээ байрлагыг орсных одоо бүх юмаа тогтчуулчаал одоо ормоор санагдаадсан учраас шууд нөгөө хадгалж исэн хадгаламж авсан. Тэр нь яг юуны хадгаламж байсан гэхээр би ер нь аялна гэсэн зорилготой. Байранд хизээ саяны хөл хорийн төс бол өмнө шүү дээ тий. Өмнө. За. Цагаан сарын үеэр би байранд орсон байгаа байхгүй. Яг цагаан сараас өмнө орё гэж бүр ингээд одоо ерөнхийдөө яаравчлаад бүх юмаа шавхаад одоос та хадгаламж бодвол бүх юмнуудаа зохицуул. Аль бол нөгөө юмыг хурдан хугацаанд хийх гэхээр ялчгүй мөнгө хэрэгтэй болд юм байна. Одоо магадгүй хямдрагаар навнаа гэд хүлээгээд байх юм бол одоо цаг хугацааны хувьд урт шүү дээ. Тэгэхээр би хямдрах нь хамаагүй те. Надад таалагдсан юм бол би өнөөдөр авах хэрэгтэй. Яаралтай. Ягаад гэвэл би цагаан сараас өмнө байранд орох гээд байна. Тийм учраас би бүтэн яаралтай тогтчуулах хэрэгтэй. Тийм учраас надад мөнгө хэрэгтэй. Тэнгуут мөнгөө шууд хадгаламжаа шууд авсан. Тэр хадгаламж нь болохоор аялах зориулттай байсан хадгаламж. Гэхдээ надаа тэр болохоор яг хоо ер нь бол яг нэг үлэх зүгээр 5 сая төгрөг байсан. Тэр хадгаламж. Тэрийг би хэдийн хугацаанд ерөнхийдөө яг цуглуулсан хэрэг нэг жилийн хугацаанд одоо миний ингээд цааш нь хийгээлсэн мөнгө. Аялал хийх зорилготой хадгаламж. Аялал хийх. Тэнгүүд тэрийг авах болсон шалтгаан нэгдүгээр за байрны асуудал дотрын тавилгажуулах ёстой. Хоёрдугаарт бас нэг өөртөө ярьж байгаад бодсон юм. За ковид болчлоо. Хил нээхгүй юм байна. Мүд би аялахгүй юм байна тий. Аялах одоо бүр дахиад ч нэг жилийн хугацаа. Тэрний оронд би энэ жилдээ хадгаламж аваад байраа тогтчуулчаад байрандаа орчие. Тэгээд дараа нь цаг үе сайхан болоод ажил хэвэн яваад ирэхээр нь буцаад хадгаламжаа үсгээд тэгээ аялах цагтаа аялье гэж нэг өөртөө ярьж одоо нэгсний би одоо бодоход хадгаламжаа авах гэж өөрийгөө зөвтгсөн бодол маань тэр байсан байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд хадгаламж байхгүй. Яг хүүхдүүдийн хадгаламж бол байгаа. Тэр нь юу юм гэхээр нөгөө хүүхдүүдэд улсаас өгсөн мөнгнүүдтэй. Одоо сая өгсөн 300 ч юм уу. Тэдрийг бол шинэ ихнэр бүтээр авдаггүй. Тэр бол хүүхдийн өөрсдийнх нь зарцуулах мөнгө учраас тэр орж илээ. Тэр банкнд байж та. Тэрэнд бол одоо гар хүрдэгчгүй те. Өөрийнхөө зүгээр үүсгэсэн хадгаламж бол тэгээд одоо дуусгацсан. За ямар ч аяллаа хадгаламжаа төлөвлөгөөнийх нь дагуу бус хэрэгэлсэн. Тий, ер нь бол. Тэгээд ямар ч сан байрлал орсон. Газ тавилгажуулсан. Нэгэнд л орж байгаа юм чинь цагаан сараас өмнө яарсан. Гэтэ ер нь зүр тэгж бодсон уу? За одоо ингээд цагаан сар болж байна. За хоёрдугаарт бол ер нь ковид гайг болчих واخ гэж бодсон уу? Тэр үеийн шийдвэр. Тий, угаасаа л тэр үед чинь одоо жишээ нь Монголд илрээгүй байсан, ингэсэн байсан. Тэгэл вакцин гарцсан тий. Тэнгуүч ерөөс за ковид ерөнхийдөө ингээл энэ жилдээ намжчих юм байна тий. Бараг асуудалгүй болчих юм байна гэж бодсон. Тэгээд ажлууд ч бараг ихнээсээ бас яригдж эхэлсэн.
ганц нэг ажлууд орж ирсэн. Гэт ингэнгүүт чинь одоо жишээ нөгөө манай гангструудын кино тий тэрийг хийцэн. Тэгээд гаргацсан. Тэгээд кино театрууд нь за одоо ер нь бол ингээ хэвийн урсгалтай орчиндоо гэж бодоод ерөнхийдөө найдаад яг хадгаламжаа өрсөн байна. Түүнийг тавьж явуулсан байна. Тий зүгээр тэрийг жижиг өрөө коридор хоёртой юм том мод болгоцсон байна. За. Тэгэд хүмүүс яг энэ сэдвийг ингэж ярихлаар хүмүүс тэгж боддог. Нэг өөртөө буруу өгдөг хүмүүстэй байг их уулзж байсан. Жишээлбэл нэг их ч одоо би хадгаламжсэн мөнгөө хүүхдийн боловсрол бүгдийг зориулаад дахиад бүр өрөнд орцсон. Тэгээ өөртөө буруу өгөхгүй сууж байгаа. Тэгэл яах вэ тэгэл одоо эн чинь гарах ёстой юм да гарсан юм чи. Уусаа хүн тийх гэж л цоглуулдаг үсттэй гэл. Тэ. Монгод яг тэрнтэй адилхан би байранд орсон. Тэгээ уусаа хүн чинь нэг л сайхан нэгэнд л амьдарч байгаа юм чинь тэ. Сайхан дүүргээл гой олгоол чанартайгаа л амьдрах хэрэгтэй шүү тэ. Гэл тэ. Би ингээд хадгалжсэн мөнгөөрөө өөрийнхөө мөрөжсэн машин авцсан. Хүн уусаа гой машин л болгох хэрэгтэй байсан тэ. Тэгэхээр ингээд хадгаламжийг бол тэгэл зориулцдаг шүү тэ. Дуусгацсан гэл. Тэгэхээр л одоо ковид бол бид нар саяхан хичээл зааж шүү дээ. Тэгэнгүүт одоо би ингэж бодоод байна л да. Яг хадгаламжийг тэгж зүгээр өөрийнхөө хэрэгцээтэй магадгүй одоо ингээд хүүхдийн боловсрол зарцуулсан хүүхдтэй өгсөн юм чи одоо тэр хадгалсан мөнгийг эхлэхтэй гэх нь ер нь зөв юм уу буруу юм уу? Одоо чинь би яг тэр аяллаа гэж хадгалж исэн тэр хадгаламжаа одоо ингээд байрны тавилга болгоцсон байна те. Гэхдээ нэг талаараа би одоо өөрийгөө зөвтгөхөд үгүй тэгээ байрандаа сайхан бүх юмаа зохицуулаад орцсон байна штэ. Тэгэл одоо мэдээж дараа нь аялах үедээ би дахиад цуглуулна үстэй гэдэг ингээд бодож чинь энэ маань ер нь яг гэхдээ зөв юм уу буруу юм уу? Асуулт. Тэг би ер нь ясан бол? Би ер нь ясан бол? За чиний хувьд болохоор би за хадгаламж өлсгөөс эхлэн гэдэг ном байна шүү дээ. За тэрийг ингээд уншиж чинь. Зарагдахгүй байгаа шүү дээ одоо. Бүх юм зогсож чи бас номын дэлгүүрүүд ажиллахгүй тий. Тэгэнгүүт за тэрийг уншиж чинь. Тэгэнгүүт за энэ номыг одоо мэдээж ковидоос өмнө бичсэн тий. Тэгэхээр ковидоос өмнө бүр чи ингээд дансаа хуваарлаа 6 данс болгоо 6 дансны аргадаа суралцаад ингээд явцсан байна. Тэгэхээр магадгүй миний бодлоор бол чи нөгөө ингээд 6 дансаа хуваагаад ингээд хадгалаад эхэлсэн учраас одоо ийм ажил орлогогүй байгаа нөхцөлд бол зүгээр тэр хадгаламжнаас авч идэж байгаа юу? Би бол тэгж байгаа гэж бодож байна. Тийм. Магадгүй хадгаламжныхаа хүүг авч байгаа ч юм уу. Эсвэл хадгаламжнаас хэрэглэх юмнаас аваад хэрэглээд магадгүй дараа нь ажил хийвэн болохоор буцааж хийндэ гэж бодож авч байгаа юу? Би бол тэгж байгаа гэж бодод. Би хадгаламжиндаа мөнгө байхгүй л гэж боддоо шүү дээ аль болох. Угаасаа байхгүйсэн ч гэж боддог. Аль болох байхгүй байгаа гэж бодохыг хичээдэг. Ягаад гэвэл тэрийг байгаа гэж бодох тусмаа миний нөгөө талд нэг юм хоригддаг байхгүй. Тэрний үгээр одоо байхгүй юм ч одоо тэгэл ажил хийн шүү дээ. Тэгээ сая бол ингээд нэг онлайн зөвлөгөө өгөх ажил ч юм уу ямар нэг ажил хийхээр мэлцэж байгаа. Хоёрдугаар яадаг вэ гэхээр энэ одоо ном зарагдахгүй л би мөнгөгүй гэсэн одоо үг биш л дээ бизнес дансны хувьд. Тэрний үгээр ном бол ингээд тэр бизнес дансан дээр 6 дансны чинь нэг данс руу ингээд орж байгаа. Тэр нь болохоор нэг эдэн дөрөв байж л байгаа. Тэгээд тэрнээсээ би энд мөнгө байгаадаа гэж харддаг байхгүй юу? Нэг зүгээр яг сарын 15 болохоор өөрийнхөө нөгөө хэрэгэлдэг одоо Алтарт хаан банкныхаа данстай бидний бүх юм зохицуулж байгаа. Чи аль банк хэрэгэлдэг? Хаан банк шүү дээ. Яг тэр данс шин бол миний хэрэглээний данс. Тэгээд тэрлөгөө би 15 болохоор нөгөө нэг цалингаасаа ингээд цалингаа тавиачаа гэд өөртөө хэлээд тэгэнгүүт нөгөөд хаан банкны данс руугаа мөнгө шилжүүлнэ. Тэр орж ирсэн мөнгөөрөө нөгөө нэг интернет, гэрийн одоо зардал тий хоол хүнсний зардал тэгэл юмнууд гаргана л да. Тэгэхээр аль болох хадгаламж. Тэр бизнес данснаас зөвхөн тэгж л авна. Гэтэл тэр бизнес данснаас яг хуучин авдаг гэсэн өндөр цалин авч чадгаа болоод гэсэн. Яг тэр нөгөө нэг номны борлуулалт нь багасаад эхэллээ. Дэлгүүр ажиллах болоод гэсэн. Тэнгууд нь би хоёрдугаар яг бизнес данснаас шийдвэр гаргаад нэг энэ офис юм бас хөрөнгө оруулалт хийцэн байсан. Тэгэхээр нэг бизнес данс нэлээд жоохон багасаад улаацаад эхэлсэн. Тэнгууд би нэмэлт надад орлого олдог бас мөнгө хэрэгтэй. Тэгээ би өөрөөсөө л асуудаг юм тэр. Хадгаламжаа одоо хэрэгжилчий даа гэж бодохоос илүүтэйгээр. Гэхдээ одоо тийм мөнгө одоо яаж амьдрах гэдэг гэрт ч хүүхдүүд чинь ингээд өлсөд шүү дээ. Орлого мөнгө чинь нэхэгдээд шүү дээ. Одоо яах юм мөнгө гэхээр би
Үгүй одоо харин яах вэ гэл. Тэгэл нөгөө нэг зөвлөгөө хүмүүс надаас асуунгууд өөгээ тэгэл ажиллаа хийгээл. Тэ. Онлайн арчилдах нь явъя гэл тэ. Ерөнхийдөө нэг иймэрхүү байдалтай. Тэгээд би сүүлийн үед бол нэг хэд хэдэн зөвлөгөө, хэд хэдэн коучинг юм нэг онлайнаар хийгээд яг тэр орсон орлого ороод ирнэ штэ. Ашгүй мөнгө ороод ирлэхийн оронд дахиад нөгөө нэг хуваадаг заван юмараа хуваач хадгаламж юмараа буцаж хийгээл үлдсэн мөнгөөрөө тэгэл амьдарч байгаа шүү дээ. Одоо тэнгуут нэг юм одоо ковидын үед шүү дээ. Ажилгүй. Одоо ингээд карантины үед за ингээд зөвлөгөө өгөөд за нэг 500 сая төгрөг ч юм уу за хэд чи 200 300 сая төгрөг олж ирэхэд тэрийг одоо энэ ковидын үед дахиад яг хуваагаад байгаа гэж юу? Хувь л жах хурцлагдана. Гэтэ чи яг хувааж хийж байгаа юм уу? Хадгалж байгаа. Нэр юм. Хадгаламжаас аврахаас илүүтэйгээр хадгаламж руу хийж байгаа. Харин багаар хийж байгаа. Надад тэр нэг юм л яасан арай багасж л хийж байгаа. Одоо тэнгууд за хийж байгаа. Гэтэ хувиа өөрчилж ийн гэж шүү дээ. Чи магадгүй яаж аялын данс руу хуучин бол нөгөө нэг айгүй мөнгө хийдэг байлаа шүү дээ. Тэгээд тэрийг багасгацсан. Хоёрдугаарт болохоор нөгөө сар болгон 800 мянгаыг манай ипотектэй төлдөг байхгүй. Тэрийг болохоор би одоо нэг төлхөө хойшлуулж 7 сарын 1 хүртэл тий зээл хойшлуулдаг. Тэрэндээ болохоор би яг яаж игээл 800 цуглуулдаг гэсэн байхгүй юу? Сарт 800-аас илүү л дээ. Тэнгуут энэ удаад болохоор би за арай юу н багассан. Гэтэ би энийг хийх ёстой. Би сартаа нэг 500-аас буулгахгүйгээр хизээ нэг өдөр төлөх нь угс тодорхой юм чинь. Төлнө. Миний орлогч зогсох магадaltaй учраас. Тэгэхээр би 500 чултах нөө гэдэг ингээд хоримтлуулах гэж хичээж байгаа. Тийш өндөр хуваар идэг гэсэн бол багассан гэсэн үг. Аялын данс руу бүр багассан гэсэн үг. 6 цэнгэлийн данс бүр эвгүй утцсан гэсэн үг. Тэгээ бизнес данс руугаас мөнгө хийгээ болцсон байсан. За тэгээ хадгаламж руугаа би 80-80 хуваар хийдэг байсан. Одоо болохоор хадгаламж руугаа бол нэг 30% ч юм уу тий заримдаа 40% энэ хийдэг. Тэгээд дахиад энэний хажуугаар нөө ээж руугаа би нэг юм сар болгон мөнгө өгнө гэдэг нэг ачлалын данс нийцсэн байсан байхгүй юу. Одоо манай ээж чинь бол өстой ковидын үед жинхэнэ ихж байгаа байхгүй юу тий. Бүр яг 20 идэх бүр хүлээж байгаа бүр тэр өдөр бүр ингээд би бүр ингээд ажил хэрэг заяа. Миний хөө нөгөө нэг өдөр чинь гэл тий ингээд нэг тий нөгөө нэг тэтгэврээ авч байгаа юм шиг тий. Тэгээд би энийг тасалчихгүй байх юмсан ингээд би тэр дансыг дахиж мөнгө хийх хэрэгтэй. Сая ингээд өчигдөр над руу жишээлбэл нэг санхүүгийн зөвлөгөө авсан мөнгө орж ирсэн. Тэгээд тэр зөвлөгөөний нэг 100 мянган төгрөгийг би жишээл хувааж байгаа байхгүй. Тэгээд тийш ээж рүү би нэг ячаад 15-аас 20 хийчих гээл. Тэгээд тэр дансаа ингээд гэхдээ тэр данс яг ингээд яг тэр одоо нэг хоримтлал үүсгээд томруулаад байх тусам тэр ээжэд сар болгон очдөг мөнгийг нэмэх гээд байгаа байхгүй. Тэрнээс шууд нэг 2-3 сар өгөө дуусгах хэмжээнд байлгамааргүй байхгүй. Тэгээ гол ойлголт нь болохоор тэр нөөцийг баяжуулах тусмаа ээжэд илүү сайн тогтмол мөнгө өгдгийг нэмэгдүүлэх гээд байна л гэсэн үг. Одоо бол би нэг сар болгоны 200 мянга өгдөг байхгүй ээжэд. Тэгэхээр ингээд ийм систем байна. Тэгэхээр би бол одоо өөрийнхөө хадгалж байгаа мөнгийг бол багасгацсан. Тэгээ хэрэглээ угаасаа зогсохгүй шүү дээ. Тэгээд яг хэрэглээгээ хайлуулах танхаг ирмэсдэг. Сая гэхдээ манай ихнэр над руу чат бичиж нэг гэртээ хүүхдүүд байгаа те. Тэгээд дахиад манай хадам талаас ингээд хичнэр хүүхдүүдтэй ирсэн ба. Тэгээ хоолны мөнгө өгөхгүй. Тэгэхэд нь би хүн нэмэгдэр хүнс нэмэгдэнэ одоо. Тэгээд би ингээд чамд байгаахаа л явуулж байгаа шүү дээ. Одоо хайрт нь ингээд тодоохон том мөнгө байхгүй. Уг нь бол гэхдээ чамд хадгаламж мөнгө байгаа шүү дээ тий. Уг нь байгаа. Гэхдээ чи тэрнээс өгөхгүй байна. Тий. Яагаад тэгэхээр бид нэр орлого багасж байгаа учраас яг тэрнтэйгээ зэрэгцээд бид нар зардлаа танахал ёстой. Одоо чи жишээ нь аялын данснасаа нэг за эхнэр чинь тэнд хоол идээд ингэсэн чинь магадгүй хоолных нь мөнгө хүрэхгүй байгаа учраас чи аялын данснасаа за аялах болоогүй юм чинь тэгээд аялын данснасаа нэг 100 аваад ч юм уу ингээд өгөхгүй юм тий. Тэрийгээ тэнд ягаад дүрм штэ. Тоглоомын дүрм. Чи болохоор дүрм бэ. Чи болохоор аялын дансаараа байшингийнхаа тавилгыг хийлэгчлээ шүү дээ. Харин тий. Минийхэр бол чи яста байж боломгүй дүрм зөрчилсөн байгаа байхгүй юу? Харин тий. Одоо тэгээд наадах чинь харин бодоолаа. Би одоо энэ яагаад тэр дүрмээ зөрчсөн? Дээрээс нь дүрм зөрчих маань буруу байсан юм уу, зөв байсан юм уу гэдгийг би нэгдүгürt ойлгож авмаар энэ яриагаар тий. Тэгэнгუთ одоо би нэг юм асуулт асуумаар байна. За чи бол ковидын үед гээд онлайн зөвлөгөө өгөөд орлого олох боломж чам байгаад тий. Тэгтэл ковидын үед үнэхээр орлого олох боломжгүй хүмүүс байна. Тий. Одоо магадгүй багш нар ч байд юм уу, одоо нөгөө цагийн ажил хийдэг ч гэдэм үү тий. Яг одоо бүр ингээд жишээ нь за урлагийнхан бол яг ганц нэг халтур бас гарч ирээл яг ингээд явж иж магадгүй. Бүр яг үнэхээр бүр 100% яг ажилгүй байгаа.
юм хүмүүс байна. Гэхдээ магадгүй тэр хүн орлогогүй болцсон. Гэхдээ магадгүй хадгаламжтай байж гэж бодъё. Одоо хүүхдийн хадгаламж ч юм уу ингэ байдаг гэж болъё. Тэгвэл энэ хүн яах ёстой? Тэр хүүхдийн хадгаламжаас авах ёстой юм уу? Авахгүй эсвэл өлсөд байх ёстой юм уу? Тий. Ямагт өөртөө шаардлага тавина. Ямагт юу юм бэ гэхээр байхгүй исэн бол гэдэг хамгийн түрүүнд бодох ёстой бодлого. Хамгийн түрүүний бодох бодлого шүү. А чи болохоор сая өгөгдөл ярьж шít. Тэр хүнд хүүхдийн хадгаламж байсан байгаа. Тэгээд энэ хүн чам шиг одоо зөвлөгөөх боломжгүй. Наа чиг урлагийн ямар нэгэн бас нэг халтур ганц нэг рекламчлага хийх байхгүй. Би дахиад асуулт тавина. Тэгсэн ч гэсэн чи байхгүйсэн бол яах байсан бэ гэдэг эхний ээлжинд бодлого бодно. Хамгийн түрүүний бодох бодлого тэр. Өрөвдүүлэх тактик биш. Нэрэл хөөх юм тийм дээ. Одоо яах вэ? Өстө хэцүү л дээ. Одоо нөгөө хадгаламжийг хэрэглэнэ л дээ гэж би хэлэхгүй. Би хамгийн түрүүний бодох бодлого тэр хүнд байхгүйсэн бол яах байсан бэ гэдэг юу ч гэсэн бодоод юу ч гэсэн хүнд хайна. Юу ч гэсэн бүү мэд юм хийн. Хоёр дараа нь яах вэ гэхээр тэр хадгаламжийг дахиад хуваана. Тэгээд энэ хүүхдэд байгаа нэг хэдэн төгрөг байгаа шүү дээ. Одоо эсвэл тэдний хадгалсан нэг за нэг 3 сая бай гэж бодъё. Тийм за. 3 хуваана. Тэгээд сая төгрөгтэй л гэж бодно. Мэдхгүй. Энэ сая төгрөгөөр яаж игэл даваал гарна. Яаж мэдхгүй. Тэгээд хуваагаад борцгоо хайрдагсан жиг гамбар хайрдаг. Өмнө танах талах авч брэнд төрхөж маслддаг гэсэн бол масла болов барина болно гэсэн. Яг 3 саяда тааруулах гэсэн байхгүй. Тэр ерөөсө хадгаламжийн сэтгэлгээ нөрөө энэ сэтгэлгээг л хэлээд байгаа. Хадгалах сэтгэлгээ гэдэг нь. Бага нөөцөө бүгднийг харах биш. Байхгүй байсан бол гэж бодно гэсэн үг. Байхгүй байсан бол гэдэг бодлого чинь хүнийг ямар нэгэн юм хийх ёстой юм байна. Хөдлөх ёстой юм байна. Ковидын үед ч гэсэн дахиад нэг орлогын юм хайж болох ёстой юм байна. Тэ? Онлайн бүүмэд. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө ажил хөгжүүлэх ёстой юм байна. Яаж игээл тэр хүн нэг гарцал хайх ёстой. Яг л бодохгүй зүгээр суугаад байх юм бол хинч таны өмнөөс бодож өгөхгүй шүү дээ. Хоёрдугаар тал орлого зогсож байгаа юм чинь зардлыг танах л ёстой. Энэ юу ерөөсөө хамгийн энгийн дүрм. Орлого зогсчод ах чинь зардлыг танахгүй. Угсаа бид нар ингэж л иддэг. Угсаа бид нар ингэж л хэрэгэлдэг гэх юм бол хүү 3 дахь зүйл. Одоо ингээд маргааш хоёлаа ингээд хөлөөр зогсох гээд байгаа шүү дээ. Ингээд чанга сулрна тий. Шууд ажил алдах уу гэж байгаа юм. Шууд ажил алдахгүй шүү дээ. Бүх юм зогссон байсан. Тэр компанид дампуурсан байж магадгүй асуудал үүсэн шүү дээ. Тэр хооронд ч гэсэн чамаа ингээд тижээх мөнгө байх хэрэгтэй шүү дээ. Тэр хооронд амьдрал ингээд зогсохгүй байхгүй. Тэр ингээд бидний хийгээд байгаа зүйл бол нөөцөө ингээд бүтнээр нь хараад байгаа айгүй асуудал байхгүй. Тэгэхээр би яг одоо нэг зүйл хэлэхэд хадгаламжтай хүмүүс өнөөдөр амьдралд илүү эрсдлийг бага үрж байгаа байхгүй. Хоёрдугаар өсөж хөгжих боломж олдож байгаа. Гуравдугаар ер нь хадгалахгүй байгаа нөөцөөрөө байраа аваад байгаа нөөцөөр юм хийгээл ер нь би анх бас тэгж бодож байсан. За ер нь бол хадгаламжууд байр авах ёстой байсан юм байна. Түрүүний асуулт нь хадгаламж бол хүүхдээ сурах ёстой байсан юм гэж бодоод байсан. Сая би сүлд юу ойлгосон бэ гэхээр хадгаламж чинь бол байж идэг зүйл юм байна. Тэр ямар ч үед. Тэгэхээр одоо түрүүн би өөрийнхөө нөхцөлийг хэллээ шүү дээ. Өөдөр ковид үүсэн ч гэсэн би мөнгө багаар хадгалж ийн гэж хэлж байгаа. Зүгээр байх ёстой гэдгийг ойлгоцсон байхгүй юу? Юу гэсэн үг гэхээр яг одоо энэ асуулт адилхан. Ер нь их нэртэй байхын зорилго юу гэдэг чиг утгагүй асуулт байгаа шүү дээ. Хүүхдтэй болж яах гэдэг юм гэхээр юу яриад байгаа ч гэж бараг бүр бодмоор асуулт байгаа шүү дээ. Яг энтэй адилхан болж эхэлсэн. За энэ өгүүлбэр нь хадгаламжтай байж яг яах гэдэг юм гэдэг. Гэхдээ хүүхдтэй байж яах гэдэг юм бэ гэдэгтэй яг адилхан шүү дээ гэж. За хүүхдтэй байна гэдэг бол одоо чинь зүгээр ингэ ярих. За хүүхд гэдэг бол энэ амьдралын угаасаа нэг юм одоо физиолог одоо байгалийн хууль ба шүү дээ. Хөө яг үнэ тий. Гэдэг шиг хадгаламж тэгэхээр зүгээр л ер нь хууль гэсэн үг. Хууль. Чигдээгүй зүгээр яг энэ хүний магадгүй санхүүгийн юм эсвэл байгалийн хууль. Хадгаламж бол хүүхэд. Хадгаламж бол хүүхэд. Хадгаламжийг чи байж болох хэвээр. Тэрийг бие датлна. Өсгөж хүмүүжлэх хэвээр. Тэгжиж тэр чиний аюулгүй байдал, эрсдэл, чиний яаж л хайртай хүмүүсийг хүртэл хамгаална. Хамгийн хэцүү үед, хамгийн хүнд үед тэр яг чамд туслана. Эсвэл чамааг өсөж хөгжих том шийдвэр гаргахад туслана. Гэтэ ер нь нэг юм зүйл юм билээ. Авж хоослоод дараа нөхдөг юм шиг юм байна. Тэгэл анхныхаас нь дахиад нэмээд, дахиад сайжруулаад, дахиад нэмээд тэрнээсээ авч амьдраад. Тэгэхээр би юу гэж чамд зөвлөх байсан бэ гэхээр үрхээс ч өмнө зөвлөж чадаагүй л харамсалтай л байна. Тэгэхээр чи тавилга
Тэгээ би асууж байсан шүү дээ. Яг ингээд шууд орж ирээд ингээд бүгдийг нухсрах хэрэг байсан юм бол гэдэг байхгүй. Тэг ингээд үүднийхээ өрөг гоё тавилгатай болгонгуудаа ингээд шууд галтгоогоо хийнгуудаа тий. Унтлагынхаа өрөг төгчүүлээ тий. Тэг буудан гацхалах хэрэг байсан юм уу тий. Телевизтэйгээ хамт тий. Тэгэхээр ягаад баг зэрэг ингээд удаанаар цуглуулж болоо юм. Яг л удаанаар цуглуулна гэдэг нь чи тэр хооронд мөнгөтэйгөө үлдэх гэдэг нь шүү дээ. Гэтэ орчин яг унаач хэцүү тий. Тэгэхээр одоо ингээд буудангийн зовлон дээр чичиж байгаа байхгүй юу? Ингээд нэг юм буудан дээр нэх гой зөөлөн сандал дээр нэх гой телевиз үзэнгээ мөнгөгүй бол зоод байгаа байхгүй. Гэтэ аюу хэцүү. Гэтэ яг өнөөдөр маргааш хоолыг бол шийдчихэж байгаа. Гэтэл ёо одоо ингээд үргэлжлээд байвал одоо яана гэл тий. Тийм ер нь л одоо би зүгээр нэг яран дээр чинь хадгаламжийг би бол одоо ингээ ойлгохоор би тэгэхээр тэр аялна гэж төлөвлөж исэн 5 сая төгрөгийн хадгаламжийг бүтэн авах ёсгүй байж тийм ээ 5 сая хэлнэ тэр чигээр нь авах ёсгүй байж би за тогтчуулахад хэрэгтэйг нь магадгүй за хэрэг болох гэдгээ нэг сая юм уу 2 саяыг авчаад тэрнийхээ хооронд үлдсэн 3 саяд нь авах байсан тавилга авахгүйгээр мөнгөө үлдээгээд хэрэглэхийг аваад хэрэглэх ёстой байж гэж ойлгоно зүг. Тэгээд чи нэг юм шийдвэр гаргахтаа нэг юм ботсон бах те. За яг кино хийсэн юм чи ороод ирэх баг. Тийм ер нь бол тийм угаасаа л дараагийн орлого орж ирэх нь тодорхой гэж бодож авч байгаа байхгүй. Би тэгэхээр огт бүр надаа одоо чинь яг энэ ковид үе дахиад хэрэг хөл орой сунгаад ингэх юм бол те ийм нөхцөлд байсан бол би тэрийг магадгүй авахгүй байсан байж магадгүй. Яг үнэ. Тэнгууд орж ирэх орлого надаа нэг юм бараа нь харагдсан, сураг нь харагдсан байсан учраас шууд авцсан. Тэгэхээр би чамаас дахиад асуулт. Чи ирээдүг яг өөрийнх нь тарихаар тооцож чадчихэв үү? Яг өнөөдрийн нөхцөл төр. Тэгэхээр супер тарихтай хүмүүс ч амжихгүй байгаа ч. Одоо тэгэхээр ер нь би дахиж хизээч хэдэн онд энэ ковид шиг ийм бүр энэс ч амар юм гарахыг би одоо хэлж мэдэхгүй те. Тэгэхээр энийг би тооцоолж чадахгүй байна. Угсаа би тэрийг хэлж мэдэхгүй байна. Тэр үлсээ тийм. Бид нэг дэлхий дээр нэг юм зүйлийг хүн болгон зөвшөөрсөн байхгүй. Дэлхийн хадгаламжтай хамгийн ухаантай хамгийн смарт хүмүүс хүртэл хадгаламжтай. Яагаад вэ гэхээр тархиндаа итгэхгүй байхгүй. Тархиндаа л итгэхгүй байхгүй. Яг төлөвлөж байгаа юм нь бүгд харагдаад байна штэ. Алах юм байна да. Бизнес жоох юм байна да. Одоо гэрээ хийцэн ороод ирнэ те. Итгэхгүй л байгаа байхгүй. Итгэхгүй байгаа учраас хадгалж байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр нэг юм зүйл өсч байгаа. Ковидоос жижиг жишээлбэл ингээд төсөөлөөгүй нэг юмнууд болоод улам ингээд орж ирэх орлогууд хүртэл хойшлоод ажлууд хүртэл зогсоод эхэлсэн. Юу сурав? Одоо ерөөсөө харамсаа шаналал ямархын оронд нэг л юм үлдчихэж байгаа. Тэг юу сурав? Тэнгүүд чамтай ярилцааг байхдаа за ном мөнтер уншаагүй ингээд байж явах үед бол би яг юу ойлгосон гэхээр за ер нь нэг иймэрхүү юм болд юм байна те. Тэгэхээс бүр ингээд ийм яс махандаа одоо шингэтэл ч юм уу ингэж ойлгож авах. Би зүгээр ер нь бодно. За жүжигчний мэрэгжлээс гадна дахиж нэг юм давхар орлоготой болох хэрэгтэй юм байна. Нэг юм хэвийн одоо юм уу үед эргэлдэж явах юм бизнестэй болох хэрэгтэй юм байна. Би бизнес хийх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Тэгж л бодсон. Ном уншаад за ингээд чамтай ярилцсны үед дээр бол за хадгаламж гэдэг зүйл байх хэрэгтэй юм байна. Тэр бүр ингээд ийм юм байлгах хэрэгтэй юм байна. Энийг бүр ингээд бүр заавалчгүй байлгах хэрэгтэй юм байна. Одоо гол нь миний ойлгохгүй байгаа зүйл нь хадгаламжийг яаж байлгах хэрэгтэй юм? Яагаад одоо жишээ нь тэгж олон хуваагаад байгаа юм? Энэ ямар ашигтай магадгүй би за хадгаламжтай байх хэрэгтэйг ойлгочлоо. Гэтэл би тэр хадгаламжийг дахиад цаашаа яаж байлгах хэрэгтэй юм? Одоо тэнгуү өнөөдөр сая ярьж байгааг нэг ойлгож байгаа юм гэж байгаа юм. Хэрвээ хадгаламжтай байгаад үнэхээр аргагүй нөхцөл ирсэн тохиолдолд бол за бүр 100% тэрийг хоосолж болохгүй юм байна. Яг үнэ. Гэдгийг одоо сайн ингээд ярьж байхад ойлголоо. Ямар ч үед энэс бага хэмжээг нь үнэхээр одоо бүр ингээд яг тулаад авах шаардлага гараад одоо юуг боллоо гэдээ одоо бүр үнэхээр аргагүй байдалд ирсэн бол ер нь бол аль болох хадгаламжгүй гэдэг хадгаламжаа мартах хэрэгтэй юм байна те. Мартах хэрэгтэй юм байна. Гэтэ жижигийн одоо дансанд за хадгаламжийн данс байгаа юу? Зүгээр яг тийм хадгаламж гэж боддог данс ч юм уу? Одоохондоо хоосолцсон байгаа ч гэсэн. Бүр хаагаагүй. Тийм угаасаа нөгөө аяллаа хадгаламжийн данс ч л угаасаа яг тэр чигээр одоо байгаа тэр хаагаагүй л дээ. Өөр ямар хадгаламж байсан бэ?
өөр нэртэй хадгаламж энэ төр байсан уу? Одоо чи бол аялал гэдэг нэг данс нээсэн гэсэн байна. Тэрнээс өөр яг хадгаламж гэдэг данс байсан уу? Байгаагүй. Байгаагүй. За тэгвэл аяллалын данс бол уг нь бол яг дарааллын хувьд бол дараа нь л өсгөлээсэн л та. Яг тэгэхээр чи үндсэн хадгаламж гэдэг нэг данстай. Зүгээр данстай. Тэгээ тэр болохоор чи л тэгж нэрлэж байгаа болохоос тэр чи ямар данс гэж болно. Айл болох чиний хамгийн харилцдаггүй банк ямар банк вэ? Ер нь их мэдхгүй салбар нь хааж байдгийг эсвэл апп чи татаагүй ч юм уу тийм банк аа. Зөндөө хэл ч одоо чинь Чингис хаан банк ч гэнэ үү юу тий. Аялын данс чи хаана вэ? Ариг мэрэг худалдаа гэж л. Голомт төр данстай. Голомт төр данс байгаа. Гэтэ юунд хэрэгэлдэ? Тэр үл зүгээр яг нөгөө тухайн үед нэг юм голомтын карттай байсан баг. Тэгж картаа хайцсан. Тэгээд одоо тэр данс зүгээр байж байгаа тий. Одоо тэгвэл хоёлаа даалгавар. Тэр данс чинь чиний хадгаламж. Голомтын данс уу? Тий. Ягаад гэвэл чи тэр хэрэгэлдэггүй. Тэгээ дансыг нэх ах тэр мэддэггүй. Нэг тэрнгээр гүйлгээ хийгээд байдгүй. Яг л чамд картч байхгүй. Тэгэл болоо. Ихний даалгавар. Тэнгууд тэрийг тийшээга тэрийг хадгаламжаа ботчээ. Зүгээр тэр ингээд ямар нэг хугацаа хамаагүй заяа. Ерөөсөө тэр хугацаатай байх ч албагүй. Харин би нэг юм асуугаад байна. За тэр голомтын дансыг хадгаламж гэдэг. Тэр хамгийн гол нь одоо нөгөө хүү мүү байхгүй шүү дээ. Зүгээр л тэр чинь зүгээр л одоо нөгөө миний хаан банк шиг яг хэрэглээний л карттай байсан л данс шүү дээ. Тэр чинь хүү байхгүй шүү. Тэгэхээр тэрийг хүү байхгүй юм чинь би тэгж хадгаламж болгох шаардлага байна уу? Харин тийм. Тэр чиний хадгаламжинд тэр хүүтэй хүүгүү мүүгүү байх бол тэр зүгээр яг чи яг нэг хүү дээр дөрөөлж ингэж мөнгө хадгалах тухай тэр өсөж явах ёстой гэдэг талаас нь хадгаламжийг ойлгоод байгаа шиг байна. Хадгаламж бол нэг юм өсч идэг хүүтэй л юм байх ёстой, хугацаатай л юм байх ёстой гэдгийг хүмүүс хадгаламж гэж ойлгоод байгаа хүмүүсийн хувьд. Миний хувьд бол ерөөсөө зүгээр хэрэгэлдэггүй түрүүний чиний ярьсан айлуулах мэддэггүй баг мартах ёстой гэдэг нь шүү дээ тийм. Тэр үзүүлэлт ихний хэлж чухал байхгүй юу? Яг үндэ чиний хадгаламжинд хэн аюул занал хийгээд байгаа юм гэхээр тэр хүмүү банкны тэр юу биш чи өөрөө л аюул занал хийгээд байгаа байхгүй. Авчмаар санагдтал. Тэр хөрөгчөнд түлхүүртчихэд хөрөгчийг ингэ цоожлчоод тэгээ хоол идэхгүй байх гэж одоо өөр утгагүй шүү дээ. Цоожийн лайн шүү дээ. Цоожийн л бол ичмэр санагдал. Өнөөдөр нэг удаа онголгочдөг ч юм уу. Яг тэрнтэй адилхан. Хөрөгч онгорхой. Тэгтээ хүнс байгаа. Гэхдээ чи би идэхгүй энэ хэсгийг бол идэхгүй тий. Энийг бол байсан ч идэхгүй гэдэг сэтгэлгээтэй адилхан. Тэр нэг дансыг зураад ч авч болдог. Шууд уцаар шилжүүлчих болдог. Нэг тийм өсдөггүй зүгээр нэг данс биш үү тий. Тэрийг чи байлгаж сэтгэл зүйдээ байлгаж чадах юм бол хэрэглэхгүй тэгээ нэг одоо яг тэрийг нэг банкнуудын нэг юм одоо юу гэдэг юм да телевизийн нэг хөргөчтэй орох нэвтрүүлгүүд байдаг. Хүүхдүүдэд амттан тавьчаад ширээн дээр 2 3 настай хүүхдэд хөөх юм. Тэгэл тэр камер тавьсан. За ороод ирэхэд энийг идэхгүй байх юм бол би 2 олгож өгье гэдэг тест яг адилхан байхгүй. Тэр хүүхэд идчих юм бол дараа нь өхгүй. Гэтэ идэхгүй байж чадах юм бол дахиад 4 хүн ороод ирнэ шүү дээ. Нэг 5 м 10 м-ийн дараа орж ирнэ. Хүүхдийн ингэ сэтгэл зүгээр наадаж байгаа байхгүй хөрх юмтан бүр ингэ. Тэгэхээр тэр хүүхд тэсэж чадсан хүүхдүүд хадгалж чадчих байгаа байхгүй. Хадгалж чадсан учраас тэр нь 2 болчихлоо шүү дээ. Дэлгэрийг л яг адилхан. Өсөхгүй байна. Ямар ч чам шагнал өгөхгүй. Гэтэ чи өөрөө тэрийг өстө ямар шагнал өгөхгүй мөхгүй байдлах гэсэн дор авчмаар санагдана. Гэтэ тэрийг авахгүй байна. Тэр нь хадгаламжийн суур байхгүй. Одоо за ойлголоо. За ямар ч үсэн хадгаламж юм. Би тэгвэл одоо нэг юм одоо сая зөв ярьж байгаа ч юм бодлоо. Банкнаас те намайг мөнгө хадгалсны төлөө банкнаас надаа ингээд урамшуул болгож хүүгж шít. Ингээд хүн одоо нэгсний хүн надаа би ингээд мөнгө хадгалах хүн надаа бараг үнгүү бас нэг мөнгө өгөөд шít. Чи сайн мөнгөө сайн хадгалж байгаа учраас чамд ингээд өгөө тэдэ хувийг нэмж өгөө гэдэг шít. Тэгэж банкнаас надаа ингэж боломж олгож өгж байгаа хүүг би яагаад авахгүй байх ёстой гэж би авах ёстой юм шүү. Би тийм үнгүү орж иж байгаа юмыг тэгвэл надад нэг асуулт байна. Чамд хэдэн төгрөг? Хизээ. Яг Одоо юу? Тий, хадгалсан. Одоо байхгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр чи юу бодоод байгаа? Хүмүүс ингэ байхгүй мөнгөө бодоол төлөвлөөл хүүг нь бодоол баяжиж маячаал өөдөр өсгөж мөсгөл. Юусэн айгүй ингэ асуулт. Чамд хэд байгаа гэсэн үг байхгүй. Хэрвээ надад 10 сая байна гэвэл өөр хэрэг.
За наачин бол өстөө өөр хэрэг шүү. Тэгвэл наадах тэдийг нь хугацаатай хадгаламж руу, тэдийг нь хугацаагүй хадгаламж руу, тэдийг нь болохоор доллар хэлбэрээр, валют хэлбэрээр би бол тэгж зөвлөж болно. Мөнгө байгаа болов. Эхний даваа юу гэж? Эхний даваа тэр хэрэгддэггүй данс байгаа шүү дээ. Тэрийг л чи зүгээр тэнд нэг мөнгө хийгээд үзээч л гэж байгаа. Чи нэг хадгалагдах тийм эхний даваа шүү. Өөр тэр нэг их бодлого бодож яах юм заяа. Нөө Майк Тайсон хэлсэн байдаг. Тэ хүн болгонд рингэн дээр гарахад төлөвлөгөө байдаг. Нүүрлэгөө нэг дисүүсний дараа бүх юм өөрчлөг. Тийм нэг амар ингэ төлөвлөгөөтэй тийм. Амар агуу юм төлөвлөд байгаа байхгүй юу? Эхлээч л гэдэг. Зүгээр хамаагүй нэг 100,000 хамаагүй тэр бүр айгүй бага мөнгөтэй хүмүүс төр ч гэсэн маш бага орлоготой хүмүүс төр ч гэсэн амар юм бодож модол амар агуу төлөвлөгөө мөл яах юм? Зүгээр эхлээд гэчээ тэр би бүр шууд шударга хэлээ. Бүр картын шалтгаан хийгээд зүгээр конвертын шалтгаан хийгээд бүр ингээд цеф хамаагүй зүгээр ингээд номныхаа завсар шалтгаан ингээд хийгээд эхлээчээ. Одоо жишээлбэл хамгийн аюулгүй мөнгө бол одоо чи нөө угаасаа хувцсан насаа нэг гинт олоод тэр ингээд өчнөө асуудалтай явж хахад яваал байдаг нэг гар байсан шүү дээ тийм. Гэтэ зовоогоогүй. Тэр асуудыг чи яагаад даваал гарцсан. Бүр таксины мөнгө болоод алхаж явах хүртэл тийм карманы бүксний карманд угаагдсан байсныг нь мэдхгүйгээр алхаад ирсэн байж байдаг. Тэр мөнгө өсөөгүй юу заа өсөөгүй. Тэр мөнгө зовоогүй. Тэр мөнгө айгуу тийм мундаг хадгаламжийн хугацаат юу ч байгаагүй. Тэр байж л байсан шүү дээ. Тэр чамайг зовоогүй. Тэгээ байгааг нь мэдгүй байж хахад тэр байж л байсан. Тий. Одоо тэгэхээр хоёул арай өөр юм ярих гэдэг байна. Байгааг нь мэдж байгаа. Тэгтээ байлгаж байгаа. Нэг ийм сэтгэл зүг эхний хэлж бид нар сэтгэл зүйн бэлтгэлийг л хэлээд байгаа. Сэтгэл зүйн бэлтгэл. Дараа нь бол тэрийг хүү мө боддог хэмжээнд болгоул болж байна. Ойлголоо. Тэгэхээр ерөөсөө юу юм бэ те? Эхний хэлжинд зүгээр л чи хадгаламжийн данс нэгээл эхний алхам зүгээр нээгээд нэг мөнгө хийгээд эхний хэрэгэлдэггүй дансаа ашиглаа л гэсэн үг. Хэрэгэлдэггүй дансандаа мөнгө хийгээд тэг хэрэглэхгүй байх челленж. Одоо жишээ нь би жишээ нь зураг зурдаг хүн биш. Гэхдээ яг би ингээл зураг зурна гэж яриад байл та тий. Би ингээд амар гоё зураг зурх надад санаа байгаа гэж ярьчаад зурахгүй байгаа. Зураг зурахгүй байгаа. Тэгэл хүн болгонд л би зураг зурна. Би агуу зураач болно гэж яриад байгаа. Гэтэл яг үндэ зураг зураагүй. Чиний хэлж байгаа зөвлөгөөгөр л одоо чи зүгээр л бал аваад зүгээр нэг юм зураас татаад үзээтгэе. Тэрнийхээ хар дээр чи зураасаа татаад ингээд олон зураас татаад эхлэх юм бол дараа нь би чамд яаж бодох уу? Магадгүй өөр ямар одоо таталбар руу зургийн одоо элементүүдийг хийж болох вэ гэдгийг чинь зааж өгөө гэдэг нь штэ. Зүг ойлгож уу би? Яг үнэ. Гой зүрлэл байна. Би жижиг яг тэгж хэлсэн байхгүй юу? Би чинь Худлаа хөгжлийн банкны хэрэглэгч байгаагүй. Мэдхгүй. Яг чинийхтэй адилхан нэг данс нийцсэн байсан. Тэг карт нь дуусаад алга болцсон. Тийм байсан. Тэгээ би нөө тэрний апыг нэг хахтар хэрэглэж мэдтгүү байхдаа одоо Алтарт хаан банкал мэднэ. 50 37 гэх нэг дансаал мэднэ. Бүр ямар амар цээжилсэн тэр нэг дансны 110 орныг тий. Тэгээд тэг шилжүүлээдсэн. Тэр одоо би чамд нэг ийм л зүйлийг санах. Би яг л би өөрөө төсөөлөгөө гарцаа. Яг адилхан бодолтой байсан. Яг энэ асуултыг бүр яг өөрөөсөө буюу бусдаас асуудаг гэсэн. Гэхдээ тэнд ингээ банк чиний мөнгө чи өсгөөд өгье хүүтэй гэдэг юм байх чинь чи одоо би бүр яг наадах юм бодоод бүр яг ийм асуулт хайгаа явжсэн аа. Тэгсэн мөрт үйлдэл хийхгүй. Тэ нэг төлөвлөл. Тэгвэл өстой тэгээд хоёр нь нөгөө бодлого бодглоо нөгөөдг нь арчаагүй мөнгө. Хүмүү нэх хэлэгтэй өсөхгүй. Гэхдээ нэрээ ингээд бүр илдүү юм хийгээ бодоод байсан. Тэгээ болсон байхгүй. Тэг миний хийсэн юм юу гэхээр өөртөө тэмцсэн байхгүй. Зүгээр хийчих. Тэгэхээр энийг хийхэд бол нэг арга баг. Тэр юм гэхээр чи ингээд орлого орж ирэхэд талаар нь харах чадвар гэж байна. Нэг үгүй юм. Өсөхлөөр хэцүү юу нь бол маш хэцүү. Одоо жишээлбэл ингээд аяганд нь ингээд сая би ингээд кофе гэдэг өглөө шүү дээ. Тунгууд чи аягта кофег ингээд дүүргээд өгөх юм бол за энэ тал аяг байна та гэж харах чадварыг хэлж байгаа. Харин наадах чинь ер нь бол баг боломжгүй мэт санагдаж байна надад бол. Тэгэхээр яг хөглөр тал аягтай байхыг харахын тулд чи яг тэр нэг аягын дотор нь үлдээхэд хэцүү. Тийм учраас мөнгөө дахиад нэг аяг өгөөч шүү. За. Тэмээ ингээд талыг ингээд буцааж өөр аяг руу хийгээд тэг үлдсэн тэр аягтай кофего за угаасаа надад ийм л кофе байгаа. За энийг нэг гоё хайтахан
кайфтайхан шиг Уучида. уучида нэг амар яарахгүй. Тэгээ нөгөө нэг сая нэг савта байгаа тэр кофений аягаа шүү тий. Тэр нэг өсөж мөсөхгүй заяа тэр чинь угаасаа дэшилэгчгүй. Зүгээр тэрийг зүгээр ингээд нөгөө түрүүний нөгөө голомтын данс шиг заяа. Зүгээр ингээд түр орхичих заяа. Түр тэгэд баахгүй тал. Тэгэл энийгээ яаж игээл сайхан кайф талах байхгүй. Хүргэн. Тэгээ тэр нэг хитэн цагтаа. Чи тэрнээсээ сэргээшээч авах хэвээр. Тэгэхээр яг одоо орж энийг хоёлаа бодиттой байдлаар оруулъя. Яг одоо чамд мөнгө ороод ирвэл 50% нь тэтг гэж байгаа. Бүх дөрөв тэрнээс л эхэлж байгаа. Хамгийн анхны дөрөв. Би бол одоо жишээлбэл энэ бол бодлогын өгөгдлийг өөрчилж байгаа байхгүй. Бодлогын өгөгдлийг өгсөглөөр чи өнөөдөр 300 мянган төгрөг ч юм уу 500 мянган төгрөг орж ирэхэд яаж амьдралдаа хүрэх вэ гэдэг бодлого бодох юм бол хөрөгчгүй хадгалагдахчгүй. Ялла таны амьдралын зардал гараад дуусна. Харин тэрний оронд өнөөдөр чам 500 мянга ороод ирэнгуут чи 250 мянган цааш нь нүдэн анж нэг хэрэгэлдэггүй карт руу хийчээд дараа нь өнөөдөр нэг ажлыг тань 250 л орж ирлээ гэдэг бодлого бодохгүй. Тэс өөр бодлогоор орчиж байгаа байхгүй. Тэгэхээр бодлогын өгөгдлийг өөрчлөх юм бол хадгаламж өнөөдөр эхэлж байгаа юм байна. Тэр одоо чи түрүү хэлээд нь шүү дээ. Би ари өөр өгөгдлөөр бодлого бодоод байгааз. Мөнгө энэ ковидын үед чи хадгаламжаас хэрэгэлсэн үгээр харин хадгаламж руу хийсэн мал багассан гэдэг шал утгагүй юм шиг нэг сонин юм. Тэгэхээр энэ бол мөнгөн орлого нь нэмэгдснээрээ ч юм уу илүү нөгөө нэг ном зараад гайгүй болсондоо ингэж байгаа мөнгө гэдэгтэй биш. Мөнгө анханасаа л ингэж л ихсэн. Энэ гэрэл яваад. Би юу гэж бодоод ингэж ковид бол хадгаламж руу орох хэмжээний зовлон гэж үзэхгүй байгаа байхгүй. Энэс ч илүү асуудал үүсэх байх гэж бодоод байна гэсэн. Энэс ч илүү миний төлөвлөж мэдээгүй зовлон ирэх би бүр орлого олохгүй болтлоо. Би бүр ингэж бүр ямар ч гарцгүй болтлоо тий. Болох үеч надад байж магадгүй гэж эргэлздэг учраас өдөр жоохон орлож байгаа орлогоо өнөөдрийн зовж байгаа зовлонгоо зовлон тооцохгүйгээр за зардлаа жоохон хасах хэрэгтэй юм байна. Одоо жоохон цаашаа хэрэгтэй юм байна гэж үзээд байгаа байхгүй. Өгөгдлөл өрсөд байна гэсэн үг. Ойлголоо. Тэгэнгუთ одоо би за эхний даалгаврын надад чинь за би тэр голомтын дансыг одоо тэгвэл яг ингээ хадгаламжийн данс болгож одоо ингээд өөртөө одоо итгүүлээ те за энэ миний хадгаламжийн дансаа гэд. За магадгүй ойрын хугацаанд надад орлого орж ирвэл би яг хуваагаад хийгээд үзье. 50% тийз. Тэгээ миний хоёулаа ингээд нэг 10 дугаар подкаст хий гэж ярьж байгаа шүү дээ. Тэр дугаар 10 дугаар подкастн дээр би яг чиний хэлснээр би ингээд зөвлөгөө дагаад за хийх ёстой юм байвал хийгээд яг одоо нөхөр чадахгүй ч байсан чадах гэж хичээгээд хийгээд үзье. Магадгүй подкаст бас сонсож байгаа хүмүүс бас дагаад нэг хийгээд үзээсэй. Яг үнэ. Их баг нь хамаагүй шүү. Тий их баг нь хамаагүй гэж энэ. Гээд магадгүй дараа нь одоо би магадгүй дансаа нээжлээ 50% хийжлээ тэгсэн чинь үнэхээр хүрэхгүй байна ч юм уу тий. Дахиад нэг асуудал надад үүсээд ирж магадгүй. Тэгэнгүүт би дараагийн дугаар дээр ч юм уу чамаас за мөнгөө би чиний дагуу ингэсэн чи ингээд байна. Хүрхгүй байна. Хүрхгүй байна. Болохгүй байна. Би бүр ингээд өөртөө итгүүлээд бүр ингээд үнэхээр яахгүйсэн чинь үнэхээр их нэр тэнд ингээд өлсөөд ингээд яалч би одоо их нэртэй хэрэглэх гээд байна. Хэрэглэх гээд байна. Гэтэ хэрэглээгүй байхдаа ирсэн дэр шүү. Тэгэхгүй л чи дараа нь бид нэг тавилга авсан юм аа. Одоо яах вэ гэдэг чи хэцүү л дээ. Ямар тавилга буцаа заарад эвдэлт гэлтий гэхэд одоо төвхтэй. Тэгэхээр яг асуудал үүсээд ах үедээ. Гэтэ яг н асуудлаа шийдвэрээ гаргаагүй байхдаа ярих нь хэцүү. Гэтэ үйлдэл хийгээд үз. Өнөө нэг цаг нь болоогүй учрлын талаа цагаас арь чанлах хэрэггүй гэдэг үг чинь их зөвөн штэ. Болоогүй байхад хүүхдээ болоод одоо яаж өсгөнө одоо сталаар гэдэг аим утгагүй шүү дээ. Одоо өнгө залуу үерхэж байгаа хосоо тийм утгагүй юм ярих чинь утгагүйтай адилхан. Эхлээд тэр ирээдүйн зовлонг төсөөлж зовхоос өмнө ямар ч хийцэн шүү. Тэгсэн ч одоо харин ийм үсгээд байна гэдэг. Үүснийхэн дараа тэр үүсэж байгаа процессоо яриад уулзах нь илүү хүчтэй сонирхолтой яриа явна. Тэр хүн болгонд тэрийг санал болгомоор. Саяхан би хамгийн сүүлд ингээд сая өнөөдөр надад ингээд орлого хүмүүс зөвлөгөө өнтер орж ирсэн. Тэгээд тэр би мөнгийг хуваасаргаад над үлдчихэж байгаа нь одоо нэг 100 мянга үлдчихэж байгаа байхгүй. Орж ирсэн орлого хуваасаргаад. Тэгээ одоо надад байгаа нь энэ л гэж хардсан шүү дээ. Аха. Одоо чинь за хоёул зөв подкастын хувьд зөв нууц биш бол одоо хоёул ингээ хараа сууж байгаа юм чинь. Чи надад яг тэр нөгөө данснуудын зүгээр аппликейшнуудыг одоо чи нэг гэд харуулж болох уу?
Хаан банкных байна. Хаан банк байна, хас банк байна. Хас банк одоо мөнгөгүй байгаа. Энэ нөгөө нэг мөнгөгүй биш ээ. Энэ нөгөө нэг 6 цэнгэлийн данс руу сүүлийн үед мөнгө хийхгүй байгаа. ТДБ байна. Энэ болохоор хадгаламжих. Тэгээд энэ голомт энэ бизнесийн данс. Голомт. Лендимен. Лендимен болохоор би зүгээр л анх сонирхож татчихсан. Ийшээ болохоор зүгээр нэг 20 хэдэн мянга хийсэн. Зүгээр бэж л хэд. Зүгээр би энийг нөгөө нэг Лендименний одоо систем нь яаж ажиллаад байгааг сонирхож ижсэн. За тэгээд худалдаа хөгжил дотор зөндөө олон данс байна. Голомтод зөндөө олон данс байна. Хаан банк зөндөө олон данс байна. Хасад бас нэг 2 3 хуваагдсан байна. Ингээд энэ дотор нь зүгээр менеж хийж байгаа. Одоо миний хэрэглэж байгаа банк бол Монгол байж болох гайгүй банкнуудыг бүгдэн дээр нь ажиллаж ийн гэсэн үг байна шүү дээ. Ажиллаж ийн гэсэн үг шүү дээ. За ойлголоо. Тэгэхээр ямар ч байсан за би голомтын дансыг тэгээд нэг хэрэглээд үзье. Үзье. Амар өөртөө итгэлгүй байгаа хамгийн гол нь. Ягаад ч нөгөө нэг чи болохоор ингээд одоо энэ за 6 дансны аргач дээр ингээд хадгаламж өөрөө хийгээд үзсэн ингээд 2 3 жил болсон ингээд яаж байгаа чамд бол ингээд хийгээд ингээд хэлэхэд бол ингээд чамд ингээд амар итгэлтэй байгаа даа л тий. Чи хийгээд үзсэн арга учраас чи итгэлтэй л байна. Би үнэхээр хийж үзээгүй учраас би яг тэгээд хийгээд ингээд шууд ингээд хэлж чадахгүй ингээд амар итгэлгүй. За ямар ч байсан үзээд аль гэж хэлж ийн л та. Тий. Өнгөрсөн хугацаанд чиний гаргасан алдааг юу байсан гэж бодож байна гэж. Жишээл жижиг хэвд. Сая одоо жишээлбэл ингээд тавилга мавлага аяллахын дасыг ингээд шавхаад тавилга байр авцсан. Ингээд нэг сайхан бичсэн чинь ковид болоод төлөвлөжсэн чинь улам сунгаад ингээд заваартаа тий. Тэгээд байгаа тий. Одоо ер нь урлагийнхан бол өнгөрсөн бүр ингээд жилийн ийм ковид бүр жил болцсон тий. Хүн саяны 14 20 он биш тий. Тэгээд энэ дотор овсгоотой хитэн л одоо нэг контент найз цааш нь болгоод ямар ч гэсэн ингээд гал алдчихгүй тий. Тий, ер нь бол юм. Гэтэл бол юу энэ ч урлагийн тохоо ч том тоогоо шүү дээ. Энэ дотор бүр ингээд жинхэнэ амьсгатцсан хэцүүдж байгаа тий. Йоо гэж юм зөндөл байгаа тий. Тэр би зүгээр одоо яг тэр хүмүүсийн тухай биш. Ер нь нэг зүгээр саяны одоо энэ хадгаламжаа ингээд тараас нь нэг дөр зүв байсан уу? Нэгдүгээр асуулт. Хоёрдугаарт хэрэг буруу байсан бол юун дээр алдсан байна гэж байгаа юм. Ийм л хоёр асуултыг л асууж байгаа. Яг хоёлоо сая гарцыг бол тэр дансаа чи ингээд хадгалаад эхлээд үзье гэдэг юм бол гарцсан арга зам. Тэгэхдээ би зүгээр одоо сүүлийн асуулт энийг л асуумаар байна. Чи юу ойлгов? Хадгаламжаа ингээд зарцуулсан шүү дээ. Зүв байсан уу? Нэг зүв байсан уу? Окей. Би яг энэ дээр яг одоо ингээд харахад соёлогийн саяны ярилцлагаас бол би энэ буруу гэж ойлгож байна гэж хэрэг үзчихвэл яг юун дээр алдсан байна гэж бодож байна гэдэг. Энэ хоёр асуултыг зөв сонирхож байгаа. Чи зөв юу гэж бодож байна? За одоо ингээд яг ярилцж байгаа хувьд бол за одоо нэг талаа өөрийгөө мөрөл зүв байсан гэд хэлмээр байна. Зүв байсан гэд хэлээд яг цаашаа юу үргэлжлээ явах юм гэхээр би мэдээж байр саваа тогтчулсан байна, гоёулцсан байна, сайхан байна. Тэгээд тэр аяллалын дансыг яах вэ? Тэгэл аялахгүй юм чинь би энэ жилдээ болоо дараа жилээс би дахиад орлого орж ирэхэд хийн штэ. Гэ зүвтгэд хэлчмээр байна. Надад өөрийгөө мөрөө хэлчмээр байна. Тэгтээ ярилцаад зүгээр ингээд бодоод үзэхээр одоо би чамтай ярих нэрээ яагаад би тэрийг одоо аяллах гэж хадгалж ингэж ийсэн байж яагаад би байхгүй юм шигээр өөртөө итгүүлээд тэ надад тэр данс байхгүй гэж өөртөө итгүүлээд тэгэнгуутаа би тавилгаа ингээд тухайн үед орж ирсэн орлогоороо баг багаар би яагаад хийж болоогүй болоо гэдэг нэг эргцүүл одоо төрж байна. Хэрэг би тэгсэн бол одоо тэр аялын дансыг аваагүй бол ингээд баг багаар зарцуулж исэн бол надаа үр дүн юу явах байсан болоо. Үр дүн юу явах байсан бэ гэж бас нэг бодогдож байна. Ингээд бодлоод байна. Ийм л бодлоод одоо зүгээр надаа ингээд бодогдоод байгаа байхгүй. Тэгэхээс бүр яг нарийн гэд бүр яг гэл яг толгороо ойлгоцсон юм одоохондоо байхгүй байгаа байхгүй. Ер нь бол зүгээр нийтдээ ингээд ковидын үед ингээд ажилгүй байх хугацаанд ойлгож байгаа юм нь бол ерөөсөө би ямар ч юм төлөвлөөгүй хэлэхгүй ингээд гинт ирдэг юм санхүүгийн бөгөөд юм эрсдэл юм ямарваа нэг юм бүр ингээд орлого олж чадахгүй байх хэмжээнд ингээд хүрэхэд би амьдарж явах зүгээр явж явах хэмжээний юм одоо нэг мотор маань те эргэж явах нэг юмтай байх хэрэгтэй байна гэж ойлгоод байгаа. Тэр нь харин юу байх вэ гэдгийг одоо ойлгох гэж
одоо энэ 10 дугаарын турш нэг мэдлэгтэй болж авч тэгээд хэвийн хэмжээнд ингэж хөдөлдөг болох гэж л чамаас ингээл асуугаал яриад байна л та. Тэгэхээр би жишээлбэл нэгдүгээрт хүм буруугаа хүлээдэг байх хэрэгтэй. Буруугаа хүлээнэ гэдэг нь алдцсан гэж зөвшөөрсний дараагаар хүн гарц хайдаг. Хүн өөрийгөө алдаагүй гэж зөвтгөх юм бол чи дахиад алдна. Дахиад алдна. Ойлгохтой усна. Ерөөсөө хүмүүс нийгэмд байгаа нь яг нийтлэг зүйл. Би бол ингээл өстой миний буруу биш гэж яваал байсан бол би өнөөдөр хадгаламж ихлэгчгүй. Яг тэр миний буруу биш юм чинь. Би ингээд зөв юм гаргацсан юм чинь. Тэгэл яваал байна. Энэ байдлаас өсмөр байвал энэ байдлаас илүү сайжирмаар байвал энэс илүү бүр ингээд найз нь ингээд санхүүгийн хувьд ингээд арай өөр болчих штэ гэдэг төвшин дээр очимоор байвал тэ нийтэн төрний хадгаламж байна, асуудал алга тэ хөргөн бизнес байна, асуудал алга төвшингөө дэвшлүүлмээр байвал яг одоогийнхаа байгаа асуудлаар анализ хийх тухай яриад байгаа байхгүй. За би болохоор яг өөрийгөө өмөрмөр ин гэдэг угаасаа биднэрт байгаа. Энд чинь би өөрийгөө өөрөө л зөвтгөөл өөрийнхөө шийдвэрийг өөрөө л хийсэн юм чинь ингээд буруу хармааргүй санагдаад байдаг нь энэ үнэн л дээ. Тэгвэл ямар ч ингэж би эргэзээ төрүүлэхээр юмнууд л чамаас асууж байгаа. Нөгөө талаар хэм бол ягаад үргэлтчихвэ гэж байгаа. Ягаад ийм шийдвэр гаргаж байна. Тэгэхээр би бол энэ дэр нэг юм зөв буруу гэхээс илүүтэйгээр чи аяллалын дансаа буюу тэр дансанд нэг бүхэлдээ мөнгө байлгаж байгаа чинь хоёрдугаар чамд аяллалын дансаас гадна өөр хадгаламж байгаагүй чинь чамайг буруу шийдвэр гаргахад нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ер нь яах ёстой юм бэ гэж. Хүн нэг дансанд их мөнгө болох хэрэггүй байхгүй. Хэрвээ зүгээр асуулт. Хэрвээ чи байраа ингээд авах мөнгө төгрөг ингээд гаргацсан тий. Тунгууд чи ингээд тогтчуулах гэдэг шүү дээ тий. Тэгсэн чинь би чамаас асууя. Чи хүүхдтэйгээ мөнгийг хизэж өрөхгүй тий. Одоо өрөхгүй явж шүү дээ. Яг л энэ чи хүүхд юм уу шүү дээ. Хоёрдугаар ямар битүүр ч ямар олцсон биш нэр улсаас нөхцсөн юм ч одоо ямар дундаас нь хулгайлттай шүү дээ тий. Бид одоо ингээд бодно шүү дээ тий. За тэгэхээр хүүхдийн мөнгийг бол хүүхдээ учраас өрөхгүй байх тийм үү? Яг болгоо адилхан. Тэгэхээр яг тэрнтэй адилхан аяллалын дансны мөнгийг яг аялалтаа зориулна. Яг байранд тавилга авч болох мөнгө гэдэг нэг данс байсан бол тэрэнд чинь хоёрт яг үндэ бол нэг 3 сая байсан бол тэгээд аялалт чинь нэг 2 сая байсан бол арай өөр харах байхгүй. За яг байрны тавилганд бол 3 л байгаад байна. Тэгэхээр яг энэ аяллалыг бол хамаагүй хольж болохгүй. За бүр боли эсвэл аяллын гэдэг нэр биш. Эрүүл мэндийн гэдэг нэр хэлж. Эсвэл ямар нэгэн одоо тий асуудал үсэл одоо ингээд юм болох юм бол одоо эрүүл мэндийн асуудал тий. Эмчилгээ судалгааны асуудал үүснэ. Ядчил ингээд гэс гайгүйхан шиг эмнэлэгт очиод одоо үзүүлчмээр нь шүү дээ. Ойчор хүлээхгүй ч юм уу тий. Одоо халдвар хамгаалтын үед бол бүр найдвартай юмр орчмоор шүү дээ тий. Эсвэл аав ээж хамаатан саданд нэг үе айл нэг тус татгаач гэдэг нэг мөвсөн шүү дээ тий. Тэр үед хэрэглэнэ гэдэг нэг юм эмергашн буюу нэг юм аюулгүй байдлын мөнгө гэдэг. Чи ингээд бодоод ингээд сайхан хуваарлчих л да. Хүнд чинь зовлон хийж ирэхгүй шүү дээ. Тэр үед тэгээд ангилцсан байсан бол нөгөө мөнгө хуваацсан байсан бол чи ямар шийдвэр гарах байсан бэ? Гэдгийг л яриад байгаа байхгүй. Тэгэхээр чи өөртөө дараагийн удаа би дахиад бүхэлдгээр шийдэхгүй тулд хуваацсан дээр юм байна. Гэдэг рүү л орох гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг анализ хийн гэдэг нь энийг хэлээд байгаа. Гэтэ яг одоо бол би тэгж бодож байна. Яг үрчмэр санагдж байгаа тоон дээр яриад дараагийн зөвлөгөөр орох хэрэгтэй байдаг. Давааны цаанд аваалгаа шүү дээ. Тэгэнгүүт ойлголоо. Тэгээд хэрэг би тэр 5 сая төгрөгийг тэгэж 2% хуваагаад одоо тэр эрүүл мэндийн данс за аялын данс гэд байсан байгаад хэрэг чамтай ярилцаагүй жишээ нь ийм ойлголтуудыг аваагүй байсан бол би хитэн данстай байсан ч хамаагүй би яг нөгөө ярихаас өмнөх жижигээ бол хитэн данстай ч байсан бүгдийг шавхад бэлэн байсан баг. Гэтэ чи тэгж хуваацсан байсан бол заяа. Энэ яг юм байна. Чи болохоор одоо дүнлэх хараад байна. Юу юм бэ гэхээр хэрвээ чи тэрийг хуваасан байсан бол чи хуваах ямар нэгэн сэтэл авцсан байсан гэсэн үг. Тэр хуваах сэтэл чинь төлжөөд тэрэнд итгэл үнэмшил өгөөд тэрнгүүрээ явцсан учраас чи тэрийг эвдэхэд хэцүү байх байсан. Босгоцсон амьдралаа ингэ эвдэх гэж байгаа юм шиг нэг тийм. Тэгэхээр яагаад өнөөдөр мөнгөн олон данстай тэрийг эвдэхгүй яваад байна гэхээр нэг өдөр хийчих байхгүй. Сайхан 6 тас үзэгч сайхан хуваач гээх баг. Тэр нэг
үйл явдал явсаар хагаад тэрэндээ улам ихтгэл үнэмшил үсээд өнөөдрийн жижигэгийн аялын данс, мөнгөний аялын данс хоёрын мөнгөний аялын данс нь илүү ихтгэл үнэмшил өндөр байгаа байхгүй юу? Одоо миний ярьж байгаагаар чи ингээд анзаарч байгаа л. Хизээж аялын дансаараа тэхгүй гэж сууж байгаа юм байхгүй би. Тэгвэл одоо бараг те тэнгэр гисгэх гэх нь холгол сууж штэ те. Тэгэхээр яагаад ийм ихтгэл үнэмшилтэй мөнгөн болцсон бэ гэхээр энийг нэг өдөр хуваачих байхгүй. Би нэг юм анзаарсан. Яг одоо яг чам шиг юм алдаа надад үүссэн байхгүй болно. Би ингээд супер гар биш байхгүй. Яг адилхан. Би ингээд өмнө тэнэгтээд нийлүүлж мэлүүлээ зөндөө юм хусцсан байхгүй. Гол нь би тэрэн дээр анализ хийсэн. Тэг би яг тэр гарцаа чамд санал болгоо та. Би яага үрээд энэ тэгэхээр хуваахгүй болохоор хусаад байгаа юм биш та. Би нэг ойлгоцсон байхгүй. Тэгээд тэнгуүтээ би анх нэг данс, дараа хоёр данс, 3 байхгүй боллоо. 4. Ингэж явсараад нөгөө ихтгэл үнэмшлээ боожулсараад чи тэр номон дээр 6 данс бүтлгүүцсэн гэж уншсан мэт. Тийм уншсан. Яг тэр үе явж. Бүтлгүүдж байгаа учраас яага бүтлгүүчих вэ гэхээр энэ хоёр чи ингэж байгаа юм байна. Болж ингэж. Тэгэхээр тэр ихтгэл үнэмшлийг л боожуулах гэдэг. Олон данс шууд нээх нь зохимжгүй. Гэтэ ерөн саяны юм ойлгоч. Хадгаламжийг дотор нь ангиллаж хуваахгүй бол тэр мөнгийг би нэг юм руу зүтгэх гэдэг аюултай юм байна. Тийм байна. Ойлголоо. Тэнгүүд одоо яг хэлж байгаа хуваах сэдэл надад төрцөн бол би тэрийг ингэхгүй гэж хэлж штэ. Тэнгүүд одоо би чамтай ярилцсангууд хуваах сэдэл төрчлөө штэ. За ингэж хувааж явах хэрэгтэй юм байна. За ингэж хувааж үзье гэд тэ. Тэгэнгүүт би нэг өөрөө хуваагаагүй ээжиж би тэр үед их байсан байхаа гэд ингээд яриад байгаа маань өөрөө нэг талаараа нэг тааж яриад байна тэгээд дэвшүүлээд хийж үзээгүй ээжиж. Гэхдээ чи хийцэн. Тийм. Хүүхдийн мөнгийг үрэх байсан уу? Хүүхдийн мөнгөөр тавилга хийлгэж чадах одоо. Үгүй шүү дээ. Тий. Тэгэхээр яг чи энэ ихтгэл үнэмшил байна да. Тийм байна. Яг энэ ихтгэл үнэмшилгээ саяны тэр нэг данснууд байна шүү дээ. Яг хүүхдийн данс шиг бүр яг хүүхдийн данс шиг чи ийм ихтгэл үнэмшилтэй болтол. Харин тийм байна. Гэтэ чи яг тэр үед юу гэж хэлэх байсан бэ? Гэхдээ би яг тэр үеийн жижигээ бол тэхэл байсан гэж чи хүүхдийн мөнгийг үрэх байсан нөхлөр үрээг байгааз. Харин тийм байна. Яг адилхан. Харин тийм байна. Яг би одоо чинь хоёр хүүхдийн данс байж байгаа тэрийг үнэхээр одоо яг нэг өгөөлөхөд хоосон хоногтэй бас мөнгө болох яг тулсан үе байж л байгаа. Гэхдээ би тэрийг одоо ингээд бодоход аваагүй байна. Бүр тэндээс тэрлүү бүр шагаачч үзээгүй байна те. Тэгтэл надад тэнд байсан нэрээ тэр аялын бүхэл дансыг би тэгэн гоо. Чи нэлээ хэрэм тогтооцсон ба шүү дээ. Гэхдээ энэ дээр яг одоо яг энэ чинь энэ ихтгэл үнэмшил байна гэдэг чинь чи ийм одоо энэ дээр нэг ийм ноён ороо хуурахгүй шүү дээ. Энийг бол ямарчсан. Яг тэрнтэй адилхан дараагийн ээлжин дахиад нэг дансыг яг тийм ихтгэл үнэмшил болтол дахиад хүүхдийн данс шиг болж чадвал одоо тэнгууд угаасаа за подкаст сонсож байгаа хүмүүс ч гэсэн те магадгүй над шиг бодож иж магадгүй би ингээд хуваасан ч өрөх байсан ч гэдэм үү те би угаасаа ингээд тэгэнгүүт зүгээр л яг одоо миний бодлоор яг сонсож байгаа хүмүүс ч гэсэн ингээд яг хуваагаад үз. Одоо чинь миний хийж байгаа алхмуудыг яг хамт хий. Тэ яг сонсож байгаа хүмүүс хамт хий. Тэгвэл хоёул ингээд хоорондоо ингээд яриад ангууд нөгөө эн чинь бас хүн сонсож байгаа учраас сонсож байгаа хүмүүс ч гэсэн өөрсдөө бас яг ингээд дагаад хийгээд үзье. Яг хамт хийгээд үзье. Магадгүй өмнө нь хадгалж үзээгүй хүмүүс байл одоо яг хамт ингээд зүгээр хоосон данс нээгээд үзье. Хадгалах гад эхлэе, хамт эхлэе. Тэгээд нэг өгүүлэхэд бол би нөгөө нэг одоо би чинь яг ингээд жүжигчин гэж хүмүүс ингээд нэг харахтаа за жүжигч жижиг зөвхөн хоёр бол одоо төслийг ялста агуу баяжж байгаа алж байгаа гэж бодоод тэгтэл яг үнэ чинь хүний амьдрал учраас адилхан л байгаа. Би адилхан залуу гэр бүл яг үнэ бүгд юм. Би 40-тэй 50-тай хөрөнгө мөнгө хураацсан хүн биш. Адилхан л одоо дөнгөжл юм эхэлж ин дөнгөжл хүн танигдаад одоо л нэг ингээд орлого ингээд бас гайгүй болоод ингээд эхэлж байна. Тэгэхээр би яг ингэж адилхан эхэлж байгаа юм чинь бас яг сонсож байгаа адилхан яг амьдрал эхэлж байгаа. Магадгүй амьдрал хүнтэй гэр бүл болж амьдрал нь эхлэх байгаа залуучууд одооноос яг надтай хамт хийгээд үзэж тий аль болох энийг сонсоод яг хамт хийгээд үзэж тэгээд дараа нь хэдүүлээ магадгүй хийж үзснийхаа дараа 10 дугаарын хар дээр алхмууд хийж явсныхаа дараа нь яг дүнэлтээ гаргаж зүгээр нэг ярьж үзэх хэрэгтэй юм шиг. Яг үнэ. Голын иргэдэр сэл сурдгуу гэдэг үг айхуу зөв үг л дээ. Дата комиг бодгоо хэлжсэн. Голын иргэдэр сэл сурдаг. Усан төлөө дүрхэл өст. Усан дотор л сэл сурна. Тийм. Үхээ алтаас сэлсэн шүү дээ тийм. Живчихгүй бол тий. Тэрээс иргэдэр нэг далалж маллаа шомбож юу ч яриад байгаа тийм. Яг тэрнтэй адилхан. Тэгэхээр бид ингээд хөндлөнгөөс ингээд ойлгочвол хадгаламжийн талаар амар супер мэдлэгтэй ойлголттой болчиход хадгалж эхлэхгүй юм бэл.
Тэгэхээр яг тест буюу туршаад үзнэ. Тэгэхээр нөгөө нэг чи ямар ч цуглантай байж болно. Бүр ямар ч чи амар өртөө байж болно. Чи бүр ингээд бүр хэдэнд өргөч юм баа. Бүр орлогогүй ч байж болно. Гэтэ асууд чи амьд үз. Амьд байна. Явж байна. Айгу зөв шүү дээ. Ямар ч мөнгө хүмүүс амьдраад идэв шүү дээ. Амар зөв. Өгдөггүй байхгүй. Бүр зөвөн байгаа шүү дээ. Бүр энэ сонирхолтой юм хэлээд нэг баар хамгийн түрүүнд хаагдсан шүү дээ ковид болоход. Тэсэн чи оройдоо нэг 20-30 цастаа буудаг нэг бартендер залуу. Яриг сонсохгүй. Тэгээ би бол өстой 20-30 мянган төгрөгтэй яаж игээл нэг оройдоо л буудаг. Тэгэл маргааш нь ажиллахгүй бол амьдрал хэцүүдэн шүү дээ. Гэл ярьжсэн чинь гинт хаагдаансан тэр залуу амьд. Амьдраад. Бүр одоо бүр ингээд хэдэн жилээр баар ажиллах байх байна. Тэгэхээр хүм гэдэг өгдөггүй байхгүй тий. Тэгэхээр ингээд тэгэхээр хүмүүд бол яаж игээл аргалаад мөнгө олоод байна шүү дээ. Болохоо л байна. Ячил хоолндоо зохицуулаад. Яг тэрнтэй адилхан тэр идж байгаа юмнасаа тэр хэрглэж байгаа юмнасаа чүүл өгчихгүй заяа. Чи амар ядуу байсан чи амар өртөө байсан чи амар хорлогогүй зогссон ч гэсэн чи ямар ч амьд байна заяа. Гэтэ тэр амьд байгаагаа дахиад жоохон багсгаач л гэсэн үг байхгүй. Тэрнээс жоохон цааш илүүчл. Тэгээ өнөөдөр ингээд яг гараад ингээд талах авах мөнгө байсан ч гэсэн гурил аваад барих хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрнээс нэг жоохны цааш. Тэр ямар ч нөхцөл хамаагүй. Одоо чи бидний яриаг сонсхолоо нэг түрүүн хэлж штэ ингээд яг адилхан залуучууд байгаа. Зарим нь орлого нь ихсэж байгаа, зарим нь орлогогүй байгаа тий. Бүр хоёлоо өргүү тухай яриад байгаа байхгүй хамгийн гойсг нь. Харин тий. Агтад тэрэнд ингээд өрн ингээд тэнд ингээд тархийг нь бүр ингээд тий. Ингээд тесэлэх гээд дэлбэлэх гээд идж байгаа нэг хүмүүс байна тий. Тийм байх нь чамаагүй. Би яг тийм нөхцлөөс эхэлсэн учраас хүмүүст ингээд кейсээ түүх яриад байгаа. Тийм учраас чамтаас гоё түүх кейс чиний процессыг яриад байгаа. Би өртөөс. Би амар өртөөс. Би ч одоо өртөө шүү дээ. Тэгэхээр бүр нөгөө нэг ингээд бүх орлого нь мөнгөнд тэгээд ингээд явчихдаг хүмүүс байгаа тий. Тэгсэн ч гэсэн тэр нэг дансанд нь штэ. Жүжигс хийгээд үз. Эхлээд өрөө төлөхгүй. Эхлээд хоол ундаа хийхгүй. Эхлээд тийшээ хийн. Үлцэнгээрээ чи одоо мэдхгүй яа мэдхгүй. Тэрэн хүргэн. Тэгэл үзнэ гэсэн үг. Энэ нэг юм тэр одоо бүгд хариултыг гаргах гээд яах юм. Яг л тэрийг мэдэрж ийн тэр хийгээд үтсэн чинь дараа нөгөө би тэгээд эхэлсэн гэдэг тэр нэг шин мэдрэмжүүд болохгүй юм болоо гэсэн чинь би нэг ийм зохицуулт хийсэн гэдэг юм шин гарцууд чиний бүр нэг тийм шин ололтуудын тухай ярих нь чухал болох юм шүү. Одоо өмнөөс нь төлөвлөл чи тэрний дараагаар би тийм би мэдэж гин гэж би ярихаас илүү чамд тэр даван туулах тэр үйл явдал чинь л их сонирхолтой байгаа. Харин тий. Яг хариултыг одоо гаргаж хэлээд яах юм гэдэг чи яг тийм байл да. Одоо зүгээр энэ хариултыг би ч өөрөө ингээд хийж үзээд бодиттой болгоод гаргаад үзье. Сонсож байгаа хүмүүс ч гэсэн яг ингээд хийж үзээд гаргаад үзье. Жишээ нь чи бол 6 дансны аргаар яваад үзсэн ингээд зөнгө болоод байна гэдээ яриад штэ. Тэгээд тэрий чинь ингээд сонсоод байхад сонсоод өнгөрөөд байна. Тэ? Номыг ч уншаал өнгөрж гин, ярихыг чинь яриад өнгөрж гин. Тэгэхээс яг миний нэрээ ингэснээр миний амьдрал дээр яг бодиттой яг үр дүн яг гарч ийн үү гэхээр гарахгүй байна. Тэгэхээр би яг энэ алхам чи хийгээд үзье. Тэгээд одоо нэг ус руу чи ороод үзье. Хөлөөд өрөөд үзье. Тэгээд дотор би үнэхээр ус руу ингээд орсон чинь сэлж чадчихна юу? Эсвэл зүгээр нөгөө ирэг дээрээсээ энэ хүн ингээд сэлтгэл юм байна. Ингээд сэлтгэл яриад байна. Гэхүү гэдгийг л одоо тэгэхээр энэ үр дүнгийн гаргалгааг нь ингэн тэгнэ гэж хоёлоо зүгээр ярихгүйгээр тий. Чи ингэснээрээ ингэн гэхгүйгээр зүгээр хийгээд үзье. Яг ингээд яваад үзье. Тэгтээ хамгийн гол нь яг нөгөө хийгээд явж явах үед асуудал гараад үнэхээр хүүшээ за мөнгөө би бүр өрөхгүй болох гэдэг штеп гэдэг шиг яг асуудал үүсээд ирвэл тэрийг шууд яриад бай. Тэрэн дээр нь чи надаа за одоо ингээд үз тэгээд үз гэдэг л гаргалгаа зөвлөгөө юмнуудыг яг тэгтээ энэ хамгийн гол нөгөө нэг юм хийсвэр юм штэ. Чиний хийж үзсэн, чиний хэрэгжүүлээд үзсэн зүйлээс л чи ярьж байгаа штэ. Яг үнэ. Тийм үстэй. Тий. Би ингээд чи живэхгүй заяа. Би агадлаар хажууд нь сэлж байгаа учраас. Хажууд нь ингээд сэлээ сурцсан хүн за наашраа жижигэ чи би чамд сэлхий зааж өгөө чи ороод ирээ битгий тий зүгээр ямар ч тайсан чи зөрөгтэй ороод ир би чамд живэхгүй гэдэг чинь би амлаа тэгэхээр живэхээр бол би чамаа ингээд бас гаргана гэхдээ хамгийн гол нь чи яг живж байхдаа хүүе би живэх гээд байна гэж хэлнэ штэ гэж байна тий тэгэхгүй живцэн хойноо хэлэхгүйгээр живчээд яг үнэ баг хойно сүнс нь гарч ирсэн чи ягаад намайг авраагүй сая живж байгаа үрж дуусчаад тий үрж дуусчаад хүүшээ чи сая яагаад намайг одоо үрхээс өмнө хэлээгүй юм бэ биш
үрэх гээдэвэл яг энэ данс руу орох гээдэвэл тэр дансыг хэрэглэх гээдэвэл яри асуудал нь яри гэдэг юм байна тий. Яг үн. Тэгэхээр хоёр дансны л арга шүү заяа. Эхний ээлжинд хоёр данс. эхний ээлжинд хоёр дансны арга. Нөгөөхөө нөө хэрэглэдэггүй голомтгоо шүү дээ. За тийш гачаарай за. За би одоо чамд ерөөсөө аюу ингийн даалгавар. Одоо ямар ч мөнгө орж ирсэн. Гэрийн даалгавар. Ямар ч мөнгө орж ирсэн. Бүр мэдгүй хаанаас ч хамаагүй заяа. Зүгээр 10,000 төгрөг орж ирсэн юм хамаагүй тий. Тэгээ чи ингээд нүдэнэ л хийчихнэ. Шилжүүлэгч амархан шүү дээ. Тэгээ үлдсэн дээрээ станаар ингээд яаж гэл хүргэнэ гэдэг дээр. Хүрхгүй байвал чи нэмэлт орлого хайна мэдгүй дээр нэг юм арга хайна. Одоо тэнгууд би орж ирэх орлогын яг хэдэн хувийг тэр голомт руу хийх? Би багтаа л 40 багтаа. 40. Зөвлөгөө өгөхөд 40. Хамгийн багтаа. Тэрнээс илүү хийж чадчихвэл тэгээд 50% жижигсэн. Тэгтээ 40%. Багтаа 40 тий. Яг л хоёул нөө дундчилж байгаа. Нөө нэг юм чи нөө цалин авдаг. Тэрнээс нөө нэг зээл мэлийн аваа явчихдаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Би тэр хүмүүс ч гэсэн сонсож байгаа байх. Тийм угсаа. Хоёул болохоор нөө нэг юм ховсох орлоготой заримдаа ингээд янз янзын гинтийн ажил гарч ирээд мөнгө олцдог. Тэр нэг сарын тогтмол орлогогүй л байгаа. Хаагаа ээждэг гэдэг шиг тий. Тэгээ тийм хүмүүс бол жоохон өндөр болгож болж байна. Тэрнээс одоо жишээлбэл жоохон тогтмол орлоготой, цалинтай тийм хүмүүс илүү бүр ингээд орлогон зогссон байгаа хүмүүс ч байгаа шүү дээ тий. Тийм хүмүүст бол ямар нэгэн ажил хийгээд эхлэх үед бол багада 30%-аас 40% баггүй. Тэгэхээр 30% хамгийн багада 30%, дэвшлэгтээ 50% гэдэг ийм хоёр сонголтын дотор ингээд хэлбэлзүүлчихэж байгаа. Би бол дундчил шилж байгаа 40 гэж байгаа. Одоо тэгэнгүүт ерөөсөн инх юм тийм. За би одоо магадгүй надаа одоо нэг 100,000 төгрөг ямар нэг ажиллаар орж ирээ л да. Тэгэхэд би одоо чинь за хэрв надаа 100,000 төгрөг орж ирэх юм бол би тийшээ зээл рүүгээ өгнө. Тэгээд үлдсээр нь хүнсээ аавна. Ингээд нэг орж ирэх 100,000 би бол одоо ингээд хэрв орж ирэх юм бол орж ирэхээс өмнө төлөвлөд үрчээд байна л байхгүй болчиход байна тийм. Болохгүй л гэсэн. Тэгэхээр би одоо 100,000 төгрөг ороод ирвэл нөгөө үрнэ гэдгийг шүү болоод за 40,000-ын шууд хадгаламж өгөөд одоо энэ 60-аа яаж хүрэх вэ гэж бодох юм байна тийм. Яг үн чи бодоод байгааз. Надаас нэг залууд игжсэн. Мөнгө ах би яаж бодсон гэд болохгүй байхгүй. Харин тийм. Яаж бодсон гэд. Тэр нь би юу зөвсөн гэж бодох болчих гэсэн. Зүгээр шууд хий. Бодгоо болчих гэдэг чи айгу хогийн дүрм штэ. Юу ч идэх яваад те. Угаасаа наад зовлонгоо чи туулах л тодорхой те. Тэгэхээр их бодохгүйгээр ихлэ хийчээд дараа нь бод. Процесс нь өөр байгаа зү те. Тэгэхээр тэрэндээ өгчөөд энийгээ ингэчээд гэдэг биш. Эхлээд тэрийг ороод ирэнгуут нь тийшээ хийчээд үлдснээр нь зүгдвэл надад асуулт. 100 биш анханасаа 60 орж исэн бол чи яах вэ? Ихэнс асуулт энэ байхгүй. Анханасаа бид нар нэг юм дандаа нэг юм хогийн ярьдэн шүү дээ. Анханасаа тгээгүй байсан бол тэгхвэсэ гэдэг нэг ярьдаг гэр бүлийн хэрэл маргаад ирээд шүү дээ. Гэхдээ анханасаа яг тэр шиг заяа. Анханасаа тийм байсан бол яах вэ гэдэг асуулт. Тэр нөө чи 100-г орж ирвэл би тэдийг тийшээ гэхээс илүү яг 100 ороод ирэнгууд хөөсөө 60 орж ирсэн шүү дээ. Гэдгээс л сэтгэх гээд байгаа байхгүй. Сэтгэлгэн тэр. Окей, ойлголоо. Тэгэнгუთ за сонсож байгаа хүмүүс одоо магадгүй зүгээр жижиг зээлгүй болохоор ч гэдэм үү, тий? Ийм юм амархан яриад байна. Яг үнэ хэлэхэд бол зээл байгаа. Өөр одоо за байрны зээл байна. Бусад өөр төлбөр байна. Бас нэг хүнээс одоо чинь хүүтэй мөнгө зээлцсэн байна. Гэх мэтлэн угаасаа байгаа. Хоёул дараа нь өрийг ярив. Дараа нь өрийг өстой бүр аим самрыг заяа. За тэгээ за окей ялгалаа. Эхний ээлжинд бол ямар ч гэсэн өнөөдрийн зүгээр дуурт бол за хадгаламж гэдэг зүйлийг эхлүүлье. Yes. Гэдэг зүйл төр тохирлоо. Гэрийн даалгавартаа би бол голомтын данс, хадгаламжийн данс болгож ашиглая. Тэгээд орлого ороод ирвэл би тийш хуваагаад хийчихье. Би тэгээд яг дараагийн дугаар хэрүү магадгүй мөрөөж байгаа шүү. Дараагийн дугаар хийхэд орлого орж ирээд би хуваасан байвал яг нөгөө хэлээ шууд хийн те. Надад эдэн төрний орлого эндээс ингэж орж ирсэн. За би тэрнээс яг 40%-аар нь ингэж хийсэ. Энэ байна гэдгийг бүр ингээд тайлантай ингээд харуулад чамд ч харуулъя, сонсогчдогч яг ингээд хэлээд явъя. Тэгээ хамгийн гол нь би нэг энэ хийж байгаа үр дүнг ч гэсэн хийдэггүй хүмүүс хийгээд үзээсэ. Тэгээд үр дүнг нь яг хамт л мэдэрмээр байна. Яг үнэ. Үнэхээр үр дүн гарахгүй бол зүгээр бөөндөө зүгээр мөнгөнийг шууд алгадаж унагай. За тэгцээ. За би одоо нэг хүний амьдралыг өөрчлөх маш том даалгавартай тэрийг дагаж сонсож байгаа маш олон хүмүүсийн амьдралыг өөрчлөх дүрмтэй тоглоом руу яваад орчлаа. Би нэг зүйлд итгэж байна. Бидний 2 дахь яриа тест өөр байна гэдэгт би итгэж байна.
Гэхдээ өнөөдөр зүгээр тэрийг төлөвлөж ярихгүй түрүүний ярьдаг шиг. За эхний дугаар дээр бүгдээр хадгаламж эхлүүлье. Тэгээ хадгаламжийн үн цэнийг ойлгох алхам хийцгээе. Их байх нь хамаагүй, бага байх нь хамаагүй, харин даалгавраа биелүүлээрэй. Эхэлцгээе. Окей. За мөнгөний подкаст. Мөнгөний подкаст эхний дугаар инхүү явлаа. Тэгээ ямар ч байсан сонссон бүх хүмүүстээ баярлалаа. За зөвлөгөөгөө өгж байгаа мөнгөндөө баярлалаа. Тэгээд миний зүгээс бол би ялгаагүй зүгээр энэ подкастын хөтлөгч бол биш. Би зүгээр яг сонсогч та нартай адилхан яг мөнгнөөс зөвлөгөө авж байгаа л хүн. Би гэхдээ нөгөө хувьдаа ганцаараа ингээд зөвлөгөө аваад ингээд те байгаад ивэл одоо байгаад байна. Одоо мөнгө нь бит хоёр жишээ нь ягаад ингээд хамт байгаа юм гэхээр мөнгө манай гэрийн доор байна. Тэ офсын доор байна. Тэгээд энэ хүнээс би хувийн VIP ингээд одоо зөвлөгөө аваад бол аваад амар байна. Ингээд асуулгүй. Гэтэл зүгээр миний бодож байгаа юм. Ягаад энэ ингээд яриад байгаа энэ үнэхээр зөв юм бол энийг ягаад олон хүнд хүргэж болохгүй юм бэ? Яг үнэ. Хамтл одоо залуучууд хамтл хадгаламжтай болё л доо гэж бодоод би жижигэд бүр ингээд айгуу тийм бас хүмүүсийн юм талархмаар байна. Тэрний юу гэхэлэр зүгээр өөрийнх нь санхүүгийн байдлыг хүмүүстэй ил тод хуваалцаад ямар нэгэн байдлаар карьерийн ч гэдэг юм уу эсвэл одоо нэр хүндээ бодооч гэдэг юм уу нуугаач гэдэг юм уу те хоо заахын хүмүүст ингээд миний юг шансчих юм бол хүмүүс юу гэж бодох юм ч гэдэг юм уу те нэг ийм хэлбэр одоо юунд баригдахгүйгээр шууд хоёлаа подкаст хий. Найс нь өөрийнхөө зөвлөгөөгөө хүмүүст нээлттэй болгоч те хоёлаа ярилцъя гэж байгаа амар чухал байна. Тэгээ баярлж байна. Тэгэд залуучууд ингээд ийм өөрийнхөө одоо нэгдүгürt бол өөрөө өөрчлөгдөх би өөрийнхөө санхугаа сайжруулмаар нэгдэг дээр анхаарал хандуулж байгаа нь амар том аавштай. Хоёрдугаар энийг олон нийтэд нээлттэйгээр ярилцъя гэдэгт бол талархаж байна. Тий. Шударгаагаад баярлж байна. Баярлалаа. Угаасаа одоо нэг энд ямарваа нэг юмыг одоо ингээд хийцэн хойно те хүмүүст би одоо чи мөнгөний номыг уншаад мөнгнөөс зөвлөгөө аваад би үнэхээр санхугаа өөрчилсөн гэд яриад суухаас илүү яг л өөрчилж байгаа үр дүнтэйгээ ингээм хамт байвал үр дүн хамтал гарч ивэл энэ чинь амар үр дүнтэй байгаа тоххой. Тэгэхгүй нөгөө хүн би баяжцсан гэд яриад байх нэг өөр яг л яаж баяжсан яг тэр нь яг тодорхой бодит байх тусмаа үнэн байх тусмаа хүмүүст илүү өгөөжтэй л баг. Мөнгөний подкаст жижигээтэй хамт аялсан 10 дугаар их хөллөө. Цаашдаа магадгүй тэгээд хідэн ч дугаар хинтээ яаж аялж магадгүй. Ямар ч бас ихний ээлжинд бит хоёр л эхлүүллээ. Yes. За ингээд хоёлаа дараагийн даалгавар биелүүлээд хоёр дахь дээр уулзцгаая. Маш их баярлалаа. Жижигээ. За хамт байгаарай.